Сайн байцгаана уу? Аногийн тарот мэрэг YouTube сувагтаа тавтай морил. За өнөөдрийн уншлагын сэдэв бол та нарынхаа дунд явуулсан бяцхан санал асуулган дээр одоо дийлэн хүмүүс нь бол B хувилбар буюу сахиусан тэнгэрүүдийнхаа мессежийг авъя гэсэн байсан. Тэгээд тэр чиглэлээр нь хийж гинэ уншлагаа. За тэгээд дөнгөж сонголтоо бэлтжээ сууж гин. За та нар маань эдгээр 3 сонголтоос аль татагдаад байгаа сонгоорой. Лааныхаа өнгөнд татагдж болно мөн хэдийгээр ижлэхэн зурагтай боловч энэ дотор бол одоо та нарт маань зориулсан гол мессежүүд нь байгаа байхгүй зөвлөгөөнүүд маань байгаа. Тэгэхээр эндээс бас ингээ мэдрэмжээр айланд нь татагдаад байна. Түүнийгээ бас сонгох боломжтой. За тэгээд мэргийн дараал маань бол мэдээж нэгдүгээр энергийн шалгалт явагдана. Тэгээд яг ямар асуудал байна гэдгийг гаргаж ирээд одоо тэр бүрийнхаа доор нь тарот картуудаа татаад зөвлөгөөнүүдийг уншаад явна гэсэн үг. За тэгээд мэргийн төгсгөлд болохоор та нартаа нэг асуулт бодохыг хүсэж байна. За энэ маань одоо таны илүү шийдвэр сонголттой холбоотой байх болов уу гэж бодож байна. Ингээд энэ тийм болон үгүй гэсэн хариулттай картаас та нартаа нэг карт суулнаа. За тэгээд эннээсээ улбалаад хэдүүлээгийн одоо нэмэлт хэсэг буюу нэмэлт хэсгийн уншлага дээр юу үзэх маань илүү тодорхой болж ирэх байгаа. Одоо эннийхээ хариултаас шалтгаалаад нэмэлт хэсгийн одоо уншлага маань уялдаад явна гэсэн үг шүү. За тэгээ нэмэлт хэсгээр би одоо энэ чинь ингээ зөвлөгөөний уншлага шүү дээ. Тэнгүүд ингээ уг нэмэлт хэсэггүй баймаар байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ер нь бол намайг нэмэлт хэсэгтэй болго гэж нэг тийм мэдрэмж орж ирээд байгаа юм байхгүй юу? Тэгэхээр за тэгвэл би нэмэлт хэсгээр юу үзэх юм бэ? Юу харах энэ ч одоо ингээ зөвлөгөөг нөгөөд ингээ хангалттай биш юм уу гэсэн чинь та нар дээр маань нэг юм шийдвэр сонголтон дээр тулчаад байгаа айгүй хүмүүс байна гэж орж ирсэн. Хүн хоорондын харилцаа юм уу? Ажлын сонголт юм уу? Нэг ямар ч л байсан гэсэн сонголт ирчээд байгаа. Энэ дээр шийдвэр гаргахад нь та нар дээр маань энэ сахиусуудын энэ аминч зөвлөгөө маш хэрэгтэй байгаа гэсэн утга орж ирсэн байхгүй юу? Тэгэхээр одоо ялангуяа л ажил карьер их гарч ирсэн байхгүй нөгөө сэлмний хатан хааны саваа гарч ирсэн байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр та нар дээр маань айгүй их тийм. Тэгээ гол нь бас нэг юм шинээр эхлэх гэж байгаа юм байгаад байгаа. Цоо шинээр эхэлж үзэх гээд байгаа. Энэ дээрээ нэг жоохон эргэлзээд байгаа. Тэгээ нөгөө юм өөрийгөө ингээд 5 тухайн бүсээсээ гаргаж чадахгүй энэ дээрээ маш их эргэлзээд байгаа гэсэн ийм мессежүүд орж ирсэн. Тэгэхээр энэ дээр нь сахиусуудаас нь илүү аминчхан наривчлан зөвлөгөө хэрэгтэй байгаа учраас нэмэлт хэсгийг үүсгэж байгаа шүү. За ингээд та нартаа сонголтоо их боломжийг нь олгоё. 50 сонголтоо игээрэй. Түрээшээ тавьчих. За нэгдүгээр группийнхаа лаг нь асаана. За асаахаас өмнө хэдүүлээ. Би энергийн шалгалтаа за the message гэсэн зөвлөгөө орж ирсэн байна. Тэгээд айгүй гоё дэлгүүр хөхтэй юм байна. Эерэг мэдээ, эерэг үр дүн гэсэн юм дэлгүүр хөхтэй юм байна. За хөдрийн маань номер нь болохоор 28 дугаартай юм байна. За тэгэхээр эндээс хэдүүлээ энергийн шалгалтаа хийнэ гэж би төлөвлөсөн байгаа. За нэгдүгээр Чернелийн ягаан өнгийн лаг сонгосон байгаа тий. Тэгэхээр дитэн үрдтэй холбоотой, мөн мэлмийн үрдтэй холбоотой байх боломжтой. За үндсэн өнгөөрөө бол нийл ягаан өнгө маань зүүн бэлэг зүүн совинтой холбогддог. За тэгээд түрүүн хэлсэн дитэн үрд мэлмийн үрдтэй холбогдсон тий. Тэгэхээр бас нэг талаасаа энэ удамтай холбоотой байж болно. Таны өвгдөө эзэн удамтай холбоотой ямар нэгэн асуудал байгаа юу? Энэ маань одоо аав ээж ах дүүг хэлж иж болох байхгүй юу? За тийм байж болохоор байна. Тэгээд та өөрөө зүүн совинтой мэдрэмжтэй хүн байж болохоор байна. За тэгээд нэг бол сүүлийн үед таны энэ титэм үрдний үйл ажиллагаа айгу сайжирсан, мэлмийн үрдний үйл ажиллагаа сайжирсан. Та ийм зүүн совин сайтай байгаагаа мэдрээд байгаа ч юм уу те. Тийм байвал та нар маань бас зөв группээ сонгосон байна. Тэгэхээр ер нь ийм оюунлаг хүмүүс байх боломжтой. Оюунлаг. За эндээс болохоор би энэ тооноос нь тэмүүийн зураглалыг харъя гэж бодсон байгаа.
За 28 дугаар нийлбэрээр 10. За 2 сарын 8 ч юм уу 28 гэх мэт иймэрхүү одоо энэ тоотой холбоотой танд ямар нэгэн зүйл байж ивэл та зөв группээ сонгосон байна гэсэн үг байхгүй юу? 2 8 нийлбэрээр 10. Тэнгүү тэндээс бас нэгийн тоо үсч болж байна. За ийм тоонууд байж болж байна. За тэгээ тагтаа байгаа маань яг тагтаа бол нөгөө одоо ивэн найрамдал инх тайванг бэлэгдэж идэг. Энэ одоо үг үйл явдал танд одоо ямар нэгэн байдлаар хамааралтай байж болно. Одоогийн цаг хугацаанд ивэн найрамдал инх тайван. За тэгээд бас надад яагаад ч юм тагтааг харангууд нөгөө тагтаа ч дээр үед нэг шуудан чийдэг байсан гэдэг утгаараа нэг юм шуудантай холбоотой. Одоо холоос танд ачаа ирсэн юм уу, захидал ирсэн юм уу, за магадгүй бүр мэйлч ирсэн юм уу тий. Тэгээд энэ мэдэн яг энэ түлхүүр үг шиг юм гоё гэрэл цацруулсан танд юм эерэг зүйлийг авчирж байгаа байхгүй юу? Эерэг мэдээг. Замарсан таны одоо ойрын амьдралд сайн сайхан мэдээ ирсэн гэсэн утга бол байна. За энергийн шалгалтыг бол ингээ харчиж байгаа. Тэнгүүд бас нэг талаасаа энэ хөзрөөс би гол нь юуг бодож татсан гэхээр одоо энэ сахиусан тэнгэрийн мессежийнх нь гол утга нь энд байгаа шүү. За тэгээ Монголд ч ер нь тагтаа их байдаг дөө. Тэгээд магадгүй тагтаа хоолдог эсвэл болжморч байж болно л да. Заавал тагтаа гэлтгүү. Тагтаа шувуу мууыг хооллох дуртай хүмүүс байж болно. За энергийн шалгалт дээр иймэрхүү мэдээллүүдийг хэлж өгье. За одоо харъя хэдүүлээ. Шууд тарот карта татъё. За та нартаа зориулаад энэ чирнэл ягаан лага асааж өгнө. За яг ингэ дэлгэн харсч арай ч их хөцөрч юм шиг харагдчихлаа. За яг гэхдээ энэ дээр байгаа хэсэг болохоор ингээд сахиусан үгүй одоогийн нөхцөл байдал ч юм баггүй одоо юун дээр яах гэдэг юм тий. Ямар асуудал байдаг юм. Тэнгүүд доорх энд болохоор илүү одоо зөвлөгөө гарц гаргалгааг нь хэлж өгч байгаа гэж хүлээж аваарай. За эндээс хэдүүлээ энергийн шалгалт хийсэн. Тийхтэй энд гол нь одоо мессеж нь байгаа гэж хэлсэн тий. Хэд 28. Ятж ямар олон тагтаа төгсөр. Энд байна. За та нартаа бариад харуулъя. Скриншот хийгээд аваарай. За энд болохоор affirmation өгнө. За. За нэгдүгээр группийнх нь бол айгу гоё азтай байна. Ерөнхийдөө ингээд нэг юм айгууг санаагийн чинь зовоож байсан зүйл удахгүй ингээд сайнаар шийдэгдэх гэж байна гэдгийг бол сахиусуудад хэлхийг хүссэн байна. Тэгэхээр нэг их айхтар бас санаагаа чилээгээд бас хэрэггүй юм шиг байна шүү. За тэгээд алс холоос ч юм уу эсвэл бас таны өөрийн чинь юм дотны сайн хүнээс энэ мессеж мэдээ нь бол ирнэ гэдгийг бол хэлж байна. Ямар ч зүйл өөрөө чинь нэг юм хүндэлдэг ч юм уу эсвэл дотн тийм хайртай дотны хүнээс гэдэг байгаа шүү. За тэгээд энэ нь бас яг өөрт чинь ирж болно эсвэл бас яг саяныхтай төстэй тий. Таны ойр дотны хин нэгэнд энэ сайн мэдээ нь ирж иж болно. Та ямар нэгэн зүйл санаа зовоодсон эсвэл таны хайртай дотны хүн ямар нэгэн зүйл санаа зовоод байсан уу тий. Нэг юм хариу хүлээгээд исэн гэдэг байгаа байхгүй юу. За тэгэхээр ямар ч зүйл энэ тал дээр бол эерэг мэдээ ирж байгаа юм байна. Та нарыг маань одоо өөрийг тань ивээсэн тэр хорвоо ертөнцтэй их дэлхийдээ дэлхийн ээжтэй талархлаа илгээгээрэй гэж бас энд оруулж ирсэн байна. Гэхдээ энэ дээр илүүд одоо их дэлхийгээс гадна мөн оддод гэж байна. Оддод. Тэгэхээр таныг одоо юм ивэж идэг, иргшээж идэг гариг ирхэстэй бас талархлаа илэрхийлээрэй гэсэн байна. Тэгэд та мэддэг ч вэ, мэддэггүй ч вэ санаж яваарай. Та бол юм нөхцөлгүй хайраараа хайрлагдсан байдаг гэдгийг санаж яваарай гэсэн байна. Энэ нь илүү одоо энэ хорвоо ертөнцийн энэ гариг од ирэхээс энд их дэлхийгийн одоо ивэл ингээд байнга одоо ингээд үргэлжид байдаг шүү гэсэн санааг хэлсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө бол нэг их сүртэй том асуудал бол байхгүй. Яг та нар маань энэ одоогийн нөхцөл байдалд нэлээд санаа зовоод байгаа гэсэн утга бол байгаа тий. За
тарот картаас харахаар 2-ын зоос гарсан байна. Тэгэхээр тэгээд энэ 7-ыг аягаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг та нар маань нэг юм дээр ингээ аюу шийдэх гээд бүр үнэхээр хэрэгэлзээд байгаа нь бол эндээсээ харагдаж байгаа. Тэгээ энэ нь юутай холбоотой байж болно? Урт удаан байцсан юм харилцаа юм уу, эсвэл урт удаан амьдарсан үйл хөдлөх байр байшин ч юм уу? Үйл хөдлөхтэй холбоотой байх том магадaltaй харагдаад байгаа байхгүй юу? Нэг сонь одоогийн байгаа энэ нэлийн удаан амьдарсан гэр орноо орхиод өөр газар руу явах уу, байраа солих уу ч гэдэг юм уу те жишээгээр тийм жишээ бас байж болохоор харагдаж байна. Энэ тал дээр гэхдээ айгүй эргэлзээд байгаа. За тийм үү аялах дээр ийш тийшээ аялын эсвэл гадаад руу явж юм худалдаа наймаа хийж гээд байгаа мó, нэг бол зүгээр гадагшаа аялыч гээд байгаа мó тий. Нэг иймэрхүү зүйл дээр бас эргэлзээд байгаа гэж байна. За ямар нэгэн зүйлийг дуусгах. Энэ нь надад илүү юм харилцаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Нэг юм харилцааг дуусгах уу яах уу гэдэг дээр бас эргэлзээд байгаа. За мөн бас одоо энэ эрвээхийн зураглал нь бас сонирхол татж байна л да. Тэгээ нэг юм өөрийгөө нэг юм өөрчлөх. Одоо эрвээхээр нэг хувьсэл явагдах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээрээ нэг жоохон айцтай байж магадгүй би яг одоо идэх хэрэг байна уу ч гэдэг юм уу тий. Нөгөө энэ агуулдаа байж байгаа жинхнээсээ юм гоё өнгөлөг гоё үзэсгэлэнтэй эрвээхэ болох. Энэ тал дээр бас. Тэгээ бүр шууд утгаараа нөгөө үхэл дахин төрөлт буюу юм төрөлттэй холбоотой бас юм эргэлзээч байж болохоор харагдаад байгаа байхгүй юу? За та нар ингээд нэг юм яаруу санд руу нэг юм шийдэх нөхцөл байдалд хүрчээд байгаа мó. Тэгээд энэ дээрээ нэг ингээд жоо алдчихгүй гэж айгаад байгаа юм шиг. Хурдан шийдэх ёстой зүйл. Нэг бол та аль хэзээ одоо сэтгэлийн өөрлөрөө ч гэдэг юм уу, тэ эмоцороо ч гэдэг юм ингээ аль хэзээ одоо зөвшөөрсөн ч юм уу. Тэгэнгүүтээ одоо дараа нь яана би зөв юм ичвүү, буруу юм ичвүү гэдэгтээ жоохон сандарч байгаа ч юм шиг тийм байж болохоор харагдаж байна. За тэнгүүд сахиусуудаас нь болохоор юу гэж ийн гэхээр за энэ сонголт гэж үзэх юм бол та нар маань сонголтоо зөв хийж чаднаа. Гэхдээ энэ дээр ар гэр бол найз нөхдийн зүгээс илүү тусламж орж ирнэ. Би нэг яагаад би энийг ингэж чадахгүй байгаа юм бэ ч гэдэг юм уу, энэнд юу ч хийж бол л да би нэг зөв шийдвэр гаргаж чадахгүй байна гэж сүүл рүүгээ бүр сэтгэлээр унтсан байх. Энэ үед нь ингээд ар гэр болон найз нөхдийн зүгээс тусламж ирнэ. Тэгснээрээ зөв шийдвэрийг гаргаж чадна гэдэг нь гол нь бас нэг юм өөрийнхөө юм хүч чадалд итгэх хэрэгтэй гэдэг байгаа юм шиг тий. Би яг ийм мундаг байж чадж байгаа юугүй юу гэдэгтээ бас айгу эргэлзээд байгаа хүмүүс байж болно. Тэнгүүд энэ дээр 6-гийн саваач ерөөсөө л юм ялалт бусдад хүлээн зөвшөөрөгдөх. Тэгэд энэ ерөнхийдөө ихэнх дүрслэл дээр нэг юм одоо бусдад ингэж шагнуулж байгаа гэсэн утга байдаг шүү дээ. Тэ ингээд өөрийнхөө хүч хөдөлмөрөөр өөрийнхөө тэр чаддаг зүйлээрээ бусдад үнэлэгдээд хүмүүс хүлээн зөвшөөрөөд титмийн зөвлөж байгаа байхгүй энэ дээр. За тэгээд та нар дээр мэн нэг юм шинэ мессеж ирнэ гэдэг байгаа шүү дээ. Тэ сайн мэдээ ирнэ гэдэг байгаа. Энэ зүйл нь яг одоо энэ дээр гарч ирж байгаа байхгүй дөрвийн аягны энэ хүзрийн энерги дээр орж ирж байгаа байхгүй. Тэнгүүд энэ нь бол ингээд таныг бүр ингээд төөрөгдүүлсэн нэг зүйл байсан гэдэг байгаа шүү дээ. 7-гийн аяг тийм ингээд аль нь зөв бурууг мэдэхгүй ингээд бодит байдлыг ингээд ер нь ингээд ялгаж салгаж чадахгүй нэг юм төөрөгдсөн байдалд орсон байсан. Тэнгүүд энэ дээрээс энэ байдалтай нэлээд удацсан байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ дээр ингээд цоошин мессеж мэдээ орж ирснээрээ эерэг үр дүнгууд гарч эхэлнэ. Тэгээ надад эндээс энэ хоёр ингэж холбогдож харагдаад байгаа байхгүй юу? Энд бас эрвээхээ, энд бас эрвээхээ байгааз. Тэгэхээр яалч хүнийг юм төрөлт ч юм уу өмнөх өөрийгөө бүр ингэж өөрчлөх. Таны ингэж төсөөлөлд таны ирээдүйн хувилбарууд янз янзаар оршиж байгаа. Тэнгүүд гол нь энээсээ нэг зөвийг барьж авах хэрэгтэй нэг даахгүй. Тэнгүүд энд илүү
Гэхдээ таны тэр одоо таныг шинчлэх тэр зүйл нь илүү чухал байна гэдэг эндээс харагдаж байна. Өөрийгөө нээж задлах одоо нөө дотроо байдаг тэр зүйлсүүд аяг дарж исэн байх магадaltaй байхгүй өөрийнхөө чаддаг зүйлүүдийг тэрнийгээ гаргаж ирэх. Одоо тэгэхээр яг нөгөө өөртөө итгэлгүй байдлаа болоод өөртөө хэрэггүй тэр зан чанаруудаа ингээд өхүүлж чадаад тэгээд өөрийгөө шинээр төрүүлэх л гэж орж ирээд байна л та энэ дээр. Гэхдээ энэтэй нь холбоотой сайн мэдээ ирчихэж байгаа байхгүй юу? Таны амьдралд боломж олоод ирж байгаа. Тэгээд энэ нь ялтчгүй л энд нөгөө түрүүний хэлсэн найз нөхөд гэр бүлийн зүгээс ингээ орж ирээд байгаа байхгүй юу? Тэгээд мөн түрүүн хэлсэндээ нөгөө юм аялахтай холбоотой, гадагшаа дутгшаа явахтай холбоотой нэг шийдэх гээд байгаа юм байна. Энэ дээр бол зүүн сонгоод аг гэж байна. За энэ дээр бол ялтчгүй энэ аягны хатан маань уруу харж орж ирсэн. Тэг би яг зөвлөгөө гэдэг утгаар нь дээшээ харуулаад тавьсан л та. Тэнгүүд энэ дээрээс надад юу орж ирсэн гэхээр одоо юм алсыг зорих, ирээдүгөө гэрэлтэйгээр харах гэх мэт одоо юм зүйл дээр таны ийм зүүн совин буруу ажиллаад байгаа юм шиг. Эсвэл танд ийм буруу зөвлөгөө өгöd байгаа хүн байна уу? Эсвэл та өөрийнхөө зүүн совинг дараад байна уу? Бас нэг талаасаа хитрхи одоо ийм сэтгэлийн хөдлөл ихтэйд ирэхээрээ нөгөө энэ аягны хатан ч уруу арж орж идэг байхгүй одоо ингээд уйлахаараа төрөө барих ч гэдэг юм уу ямар ч хэлээс нэг юм эмоцороо хүмүүст нөлөөлөх гэж ингээд оролдох өрөвдүүлэх тактик хэрэглэх ч гэдэг юм уу тий нэг ийм зүйл саад болсон гэсэн утга орж ирэх юм. Тэгээд энэ дээр хоёр хатан зэрэгцээд ороод ирэхээр яадаг лээ нөхөө ядаргаатай нэг юм байдаг шүү дээ. Сайн уу? Тэгэхээр энэ дээрээс яаж юу надад ингээд нэг юм таны нөхөрлөл дундаас хамтрал дундаас нэг хүний нь бол ингээ явуулах хэрэгтэй юм шиг харагдаж байна. Одоо өөрийнхөө хүрээллээс хасах. Тэгэхээр энэ хоёр дээр айгүй эргэлзээд байгаа хгүй. Үнэхээр зоосны хатан энергитэй үнийг явуулах хэрэгтэй мó? Эсвэл уруу харж орж ирсэн аягны хатан уу? Дэв хүзрийн доор байгааг харахаар зоосны хатан энергитэй хүн байгаад байгаа хгүй юу? Хүзрийн байрлалаар харахаар энэ хүн таныг эсвэл өөртөө итгэлгүй болгоод байд юм уу? Им хохирогч сэтгэл зүйрлөө ингээд түлхээд идэг юм уу? Өөрийг чинь ингээ өөрт ч өрөвдүүлэх гээд идэг юм шиг. Ямар ч лээсэн сэтгэл зүйн хувьд айгүй хүчгүй им өөртөө итгэлгүй болгоод байгаа байхгүй юу? Та уг нь ингээ ирээдүгөө айгүй гой гэрэл гэгээгээр харж чаддаг. Би ирээдүй тэгин ингэн гэсэн айгүй өөдрөг үзэл бодолтой. Түнгүүд тэрэн дээр таныг нэг ингээ гутранг болгож өгөөд идэх хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр ялчгүй л энэ зоосны хатан энергитэй хүн байгаа байхгүй юу? За энэ хүн уг нь бол энэ хүн айгүй гоё энергитэй хүн байгаа байхгүй юу? Зоосны хатан зөв харахаараа халамжтай, өгөөмөр, хоол цай сайн хийдэг, за магадгүй гэрээсээ ажиллаа явуулдаг. За энэ ерөнхийдөө хүзрийн зураглалыг харахад ер нь ингээл өвсөн цааш юмтэй нэг ургамал тарьдаг ч юм уу тий. Гэхдээ би энэ үнийг бол нэг юм муу хүн гэж бол хэлмээргүй байна. Яг хав та хоёрын зүгээр энерги таарддаг юм уу? Энерги чинь таарддаг юм уу? Энерги таарахгүй байж болно шүү дээ тий. Танд хэдий ингээ сайн сайхан сансан ч гэсэндээ л нэг учиргүй нэг ингээ дайсагнаад идэггүй ч гэсэн нэг юм одоо бүр үнэхээр ховийн бизнесээр ярих юм бол заяа тантай нэг арай гар нийлэхгүй байх гэсэн та хоёрын одоо юм энерги тарахгүй гар нийлэхгүй байгаа байхгүй юу? За харин илүү зөвлөгөө гэдэг утгаар нь харах юм бол та нарт маань нэг шинэ боломж орж ирнэ. Одоо ер нь бол ингээд нэг гутарцсан үе байгаад байгаа байхгүй цаашдаа яах вэ хүү гэдэг дээр гутарцсан ууг нь айгүй мундаг байгаад идэг тэнгүүд тэрэндээ нэг юм сонин итгэлгүйч байгаа юм шиг. Энэ тал дээр нь таныг дэмжиж туслах юм шинэ боломж орж ирнэ. За тэгээд таныг ямар байх хэвтэй ингээд байгаа юм гэхээр түрүүний хэлсэнчлэн гэрээсээ ажилдаг байх гэдэг юм уу? Заавал ийм нөгөө энэ дээр хэдийн юм онлайн гэсэн утга байхгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө нэг юм онлайнаар ажиллах боломж гэрээсээ
одоо сайн ээж байгаад сайн одоо гэрийн эзэгтэй байхын хажуугаар за эрэгтэй хүн байвал бас хувиргаал ойлгочоорой. Заавал нэг юм ажлын байртай байх үштэй ингээд нэг юм өдөр болгон ингээд цагаар очиж ажилдаг биш, нэг тийм чөлөөтэй ажиллах тийм орчин ирээд байгаа юм шиг. Энэ нь зөв гэж зөвлөд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд мэдрэмжээ сонсох хэрэгтэй. Тэгээд бас нэг юм харагдаад байгаа нь энд Knight of Wands man Page of Wands ингээд болж бууж орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг бол одоо таны ингээд карьерч үт юм уу те нэг шат буурж орж ирэхийг хэлжиж болно. Энийгээ хүлээн зөвшөөрөх. Бас нэг талаасаа таны гал энерги ихтэй байгаа учраас гал энерги буулгах хэрэгтэй. Хитрхи юм ирч хүчтэй байх. Энийгээ жоох ингээ хазаарлаа татаад өгөх. За бас нэг юу орж ирээд байгаа байхгүй юм. Ирч хүчтэй цог золбоотой байхыг бас хэлээд байгаа байхгүй юу? Ийм залуулаг энерги. Тэгэхээр энэ магадгүй энэ одоо ажлын нөхцөл гэдээ үзэх юм бол танд ийм шин одоо ийм залуу энергитэй ийм ирч хүчээр ингээд бүр ингээд дүүрсэн ийм хүн таны ажилд хэрэгтэй. Бас нэг талаасаа та өөрөө бас тийм байх хэрэгтэй гэдгийг зөвлөд байгаа байхгүй юу? Тэг ямар ч зэн ингээд нэг юм хязгааргүй мөрөөдөж чаддаг байх. Хэдийгээр танд одоохондоо ингээд юу ч байхгүй ч болно. Гэхдээ таны энэ хүсэл мөрөөдөл, энэ ирч хүчтэй байдал, сониуч байдал бүх зүйлийг эерэг өөдрөгөөр хардаг энэ байдал чинь таныг яг тэр хүссэн үр дүнд чинь хүргэж чадна гэдгийг харуулдаг байгаа байхгүй юу? Та магадгүй одоо одоохондоо энэ цагийн ажил хийдэг байлаа гэж бодъё л доо тий. Цагийн ажил гэдэг нь шууд утгаараа цагийн ажил үгүй болоод өглөө 8-д очиод орой 5-д таардаг ч юм уу ийм ажил. Заавал ямар ч сан та өөрөө очиж иж хийдэг ийм ажил байгаа байхгүй юу? Хэрвээ тийм байсан бол та би нэг гэрээсээ ажилдаг болчихсон, гэртээ байнгаа ингээд гоё мөнгө олдог болчихсон гэж бодож байгаа бол тэр зүйл чинь биелэх боломжтой. Тэгэд түрүүний нөгөө аялал гэдэг утгаараа харах юм бол та нар маань ийм далайтай орнолуул аялах гэдэг юм шиг харагдаад байхгүй далай тэнгистэй. Тэр чинь бол ингээд дэмжиж байгаа байхгүй юу? Ажил хэргийн шугамарч бай, зүгээр амралт зугаалгын шугамарч бай, ямар ч байсан л таныг аялахын чиг юм бол дэмжиж гин. Тэгснээрээ танд магадгүй маш их ирч хүч орж ирэх гээд байна. Юмсыг хийж бүтээх тэр ирч хүч нь эндээс орж ирэх гээд байгаа байхгүй юу? Тэгэд энэ дээр ялтчгүй найз нөхөд гэр орны одоо гэрийн одоо гэр бүлийн гишүүний тусламж гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо аав, ээж, ах トゥ нар ингээд ороод ирнэ. За тэгээд энэ одоо энэ улны үзэр дээр болохоор ингэж байгаа байхгүй юу? 8 ая гарсан маань. Тэгэхээр ер нь бол ингээд жоохон таалагдахгүй ч юм уу те таны гаргасан сэтгэл, таны гаргасан хичээл зүтгэлийн дайтай танд эргүүлээ сэтгэл ханамж өгөхгүй л байгаа бол тэр газрыг зүр орхичий. Ямар ч харамсах зүйлгүйгээр яг бол та тэнд байгаад бол өөрийнхөө хүчийг мэдрэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө хүчийг мэдрэх газар руу явахдаа битгий аа. Тэгэхгүй бол тэгэл ингээл гацаал байгаа л юм. Инхүү тэхүү инхүүгээл байгаа л юм гэдэг байгаа байхгүй. Ингээд бодолтоо төөрөөл. Тэгэд бити бууж өг. Та нар маань ямар нэг юм дээр ингээд бууж өгөх гээд байна. Одоогийн нөхцөл байдалд. Тэгэхээр бууж өгч болохгүй шүү. Одоо өөрийн чинь зориод байгаа энэ зүйл дээр ингээд хугацаа хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Боловсрч гүйцэх хугацаа. Тэгээ энэ ингээд оюутан та нар маань ингээ оюутан удахгүй төгсөх гэж байгаа бол төгсгийн даваан дээр нөгөө өвхрийн сүүлэн дээр хутга гэхчээр тий тэгэх гээд байна уу. Нэг бол та нэг ажлын үр дүнг ингээд магадгүй ингээд төсөөлөл та ингээ маш хөрөнгө оруулсан. Тэнгүүд нөгөө тэндээс ч ингээд ашиг нь ирж өгөхгүй мөнгөний чинь төвччихээл. Тэгэл энэ дээрээ ингээ эргэлзээл болцдог юм билүү? Бүх зүйлийг орхио явцдаг юм билүү гэсэн нэг юм байр суурьтай байх гэдэг байгаа байхгүй.
Тэгэхээр энэ зүйл дээр нь бол ер нь бол ингээд ажил хийвэл дуустал гэдэг шиг эцсийг нь харах хэрэгтэй. Жогоон хүлээж тисчих өдийг хүртэл яг яаж чижээж ирсэн бэлээ. Яг л тэрүүгээрээ ингээд яваад хахад удахгүй үр дүн ирэх гээд байна. За тэгэнгүүт одоо энэ нөгөө 8 аягны чи нэрийг өөрчлөгдөд ороод ирж байгаа байхгүй яг 7-гийн зоостойгоо уйлдах юм бол. Өстөнө түрүүний хэлснээр үхрийн сүүлэн дээр хутга гихчээр ингээд шантраад орхио авчих үедээ гэсэн утга болоод бас ороод ирж болохоор харагдаж байна. Тэгэхээр ер нь бол альва зүйл дээр нэг их юм хурдан шийдвэр гаргах бол хэрэггүй шүү гэдгийг хэлж байгаа. Тэгтээ одоо хэрэггүй шүү гэчихээр бас айгүй сонирн болчихж байгаа байхгүй. Яг бол Knight of Wands чинь бойл гэсэн утга байдаг байхгүй юу? Эн чинь буруу бойл гэсэн утга байхгүй. Харин зөв өө. Чиний хийх гээд байгаа юм. Таны хийх гээд байгаа юм зөв. Энэ дээр илүүтэл нэг юмыг дуусгаад шинээр эхлэх гээд байгаа юм шиг л харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь ингээ хамтралтай холбоотой байх гэдэг нь ер нь хамтралтай холбоотой. Бас ирээдүйд өөрийгөө хэн байлгахтай холбоотой. Та ингээ одооны нөхцөл байдалд маш их зүйлийг ингээд ирээдүйн өөрийн хувилбар болгоод ингээд төсөөлцсөн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэндээс маш сайн бодоод үнэхээр логиктой бодоод яг өөрийнхөө тэр хувилбарыг л ганц хувилбараа барьж аваарай гэдэг байгаа байхгүй юу? Тэгж чадах юм бол ирээдүйд ээлтэй байна. Зоосны хатан байх юм уу? Аягны хатан байх юм уу? Хувь хүн талаасаа бас нөхөрлөл талаасаа энэ хүнтэй цаашдаа ер нь нөхөрлөлч бай хамтралч бай те нэгний ямар ч ингэ болох хэрэгтэй гэсэн утга бол орж ирээд байгаа. Тэгэхээр таны хийх гэж байгаа зүйл зөв. Гэхдээ энэ дээрээ яаран шийдвэр гаргаж болохгүй эсвэл аль хэзээний хийгээд эхэлчихсэн бол шийдчихсэн бол дахин нягтлах. За мөн энэ асуудал дээр хитрхийг сэтгэл хөдлөл эмоц орж ирвэл алдсан шүү. Харамсах үг үйлдэл гарган шүү. Хит их баярлах юм уу хит их уурлах эмоц ахгүй. Одоо галын нэрхтээ эмоц чи ер нь тэр л байгаад байдаг. Тэр нь савааны үзрүүд дийлэх нь байгаа хгүй. За тэг би энэ хоёр хатан дээр нэг тодруулга авчдсан билүү гэж бодлоо. За энийг бол хэдүүлээ сайн ярилцсан тий. За эндээс нь шууд авчих уу. Ингээ зөвхөн хоёр хатныг үлдээж байгаа тавчих. Магадгүй энэ дундаас давхардаж гарч ирэх үзэр байх ч юм бэл. Сонин миний одоо энэ онцлог дээр дандаа л нэг юм хоёр хатантай нэг юм сонголт заавал үүсдэг юм. Тэгэхээр нэг юм өрсөлдөөн ч гэх юм уу юу ч гэх нэг энэ зүйл шийдэгдэхгүй айгу удаан явж байна. Одоо би нэлээд л удаж байгаа санагдаад байна. Удаан явж байна гэсэн чинь 8-ын сав ороод ирсэн. За эндээс болохоор ингэж орж ирж харагдаж байгаа байхгүй бас шилжилт байж болохоор байна. Зоосны хатнаас аягны хатан руу шилжих. Өөрийгөө одоо ингэж хувиргах хэрэгтэй байхгүй гэсэн утга. Түрүүний нөгөө яриадсан тий. За өөр. За өөр юм хэлэхгүй байна уу? Тэгэхээр яах нь? За үнэхээр юм дайсагнал энэ төр байсан бол та нар маань энэ асуудал ч удахгүй дуусна гэсэн утга бол орж ирж байна. Сайн мэдээ ирж байгаа. Эерэг үр дүн маш хурцтайгаар ирж байгаа гэсэн. Угаасаа энэ мессежээс харагдсан тий. Тэгэхээр магадгүй үнэхээр ингээд жоохон хоорондоо асуудалтай болсон байсан найз жоо хамтралч бай тий. Нэг үйл ойлголцол үүсээдсэн бол та нар маань чат ингээд харилцаж агаад мессеж чатаар ингээд эсвэл бүр ингээд уцаар ярьж агаад ч юм уу тий. Энэ зүйлээ цэгцэлж магадгүй харагдаад байгаа байхгүй юу? Ойрын үед. Бас нэг талаасаа нөгөө түрүүний деф үзрээсэнтэй нэг юм хувирал гэдсэн өөрийнхөө юм шинэ хувилбар руу очих. Тэнгүүд одоо та нар маань ингээд гэртээ байгаад
илүү ээж эзэгтэй энерги гүйцэтгээд байж байгаа бол за эрэгтэй хүмүүстэй ч гэсэн адилхан. Ер нь бол нэг юм гэр зураа их байгаад байгаа байхгүй юу? Бусдыг сайхан халамжлал, хайрлал гэр бүлдээ илүү их цагаа гаргаад байгаа. Галтгоонд их цагийг өнгөрөөд байгаа. Эрэгтэй эмэгтэй хамаагүй шүү. Тэгэнгүүт энэ энергиээс одоо хэдүүлээ юу руу шилжих гээд байгаа юм гэхээр аягны хатан. Нөгөө зүн совингоо жоохон сонсож чадахгүй байгаадсан гэж анх буухтаа ингэж боосохгүй. Тэгэхээр тэр эмэгтэйг тэгээ бас нэг юм жоохон гоншигноор яна эмэгтэй л яриад байна те. Яг эрэгтэй эмэгтэй аль нь хувиргаад ойлгоо шүү. За нэг ямар ч сэтгэл зүйн хувьд айгүй тийм хүчгүй. Нэг энэ хувилбарыг болох хэрэгтэй байгаа байхгүй юу? Зоосны хатнаас сэтгэл зүйн хүчтэй, зүн совинтой альва зүйл дээр ингээд хувирах чадвар маш сайтай. Ус энергитэй хүн чинь хаач ингээд зохицоод байж чадах боломжтой. Тэгээ зүн совингоо гол нь сонсож чаддаг. За тэгээд та нарт маань бас юм нэг урлагийн зүйл ингээд сонирхоод байгаа зүйл байна уу? Энэ зүйлийг нас ивэж авахгүй та нар маань үнэхээр зураг гэж бодож ирсэн юм уу? Эсвэл нэг юм урлагтай холбоотой ямар нэгэн зүйл ингээд хийхийг хүсэж ирсэн юм уу? Тэр зүйлийг нь ол ивэж гин. Тэгэд мөн хитрхи олон найзтай ч юм уу байсан бол та нар маань найзынхаа хүрээллийг ингээд хумиж ирж байгаа байхгүй юу? Яг чанартай чийсний хідэн найзтайгаа л үлдчихэж байгаа. Бусд нь ер нь хэрэггүй мэн гэдгийг ингээ ойлгох хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэгэхээр нөө ихний хувилбараар үл ойлголцол байлаа гэхэд эндээс ингээ ойлголцоод нэг бол эвлэрээд нэг бол ингээд окей ингээ дуусгах хэрэгтэй л гэсэн утга байна л да. За тэгэхээр та нарт маань одоогийн нөхцөл байдал дээр юм ус энерги аягүй чухал байгаа юм байна. Бусдыг ойлгох чадвар, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх хайрын энерги, нөхцөлгүй хайрлах. Гэхдээ нөхцөлгүй хайрлах, хайрын энерги гарлаа гэд хүн болгонтой дотно байх гэсэн үг биш. Хүн болгонд бүх зүйлээ ярих гэсэн үг биш. Хүмүүст өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг ярихдаа яг үнэхээр энэ ойлгох байх гэсэн хүндээ л ярих хэрэгтэй. За тарот картан дээрх одоо гол нэг миний ингээд мэдхгүй нөхцөл байдал. Энд ч одоо хувийн уншлага биш учраас те ингээд аль болох хөзрүүдийнхээ утга дараалж гарсан байрлал энтрийг ингээл амхандаа л уялдуулаад холбоод ингээд тайлбарлаж байгаа шүү. Тэгэхээр та нарт маань гол нь нөгөө хувиргаж ойлгох нь айгүй чухал. За энэ миний энэ нөхцөл байдлыг хилээд байна да. Ингээл одоо би чинь ингээл шууд үл хөдлөх хоёр юмнаас сонгох гээд тэгэнгүүт тэрийг шууд тутгаар нь гэж ойлголгүйгээр өөр одоо үнэхээр танд үл хөдлөлийн асуудал байхгүй л өөр юу байж болох уу гэдэг талаас ингээ хувиргаж ойлгвол илүү зүгээр шүү. За энэ чинь олон хүмүүст ингээ зэрэг хүрж байгаа мессеж учраас. За одоо ингээ мэргийн төгсгөлд та хэдтэй энэ тим үгүй картнасаа хөзөр татъя гэж ярьсан тий. За нэгдүгээр группийнханд тим үгүй аль нь гарч ирэх нь харъя. За эндээс гарч ирснээс шалтгаалаад хэдүүлгийн нэмэлт хэсгээр юуны талаар бас харах нь бас илүү ойлгомжтой бас уялдаж орж ирэх байгаа. За таны асуусан асуултын хариулт бол тийм гэж байна. За тэгэхээр энэ дээрээ хэдүүлээ нэг тодруулга олгоод тарот карт татчаад тэгээд ярив. За таны асуусан асуултанд бол тийм гэж хариулсан тий. За тэгээд тэгтээ биш дээ ингэж байгаа байхгүй юу? Өөрийн чинь тэр дотоод яг инсайт гингүүд нэг гүн ойлголт гэдэг нэг альва нэгэн зүйлийг маш ингээ гүн гүнзгий ойлгож ухаарахыг яриад байдаг штэ тий. Тэгээд гол нь мэрэгэн ухаан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг зүүн совин мэрэгэн ухаан чинь таныг зөв зам руу ч одоо чиглүүлнэ. Зөв сонголтоо ихт чинь туслана гэсэн давхар юм мессежтэй байна. Тэгээд энэ дээр бас шар шувуу байгаа нь бас шар шувууч юу н хамгаалтыг бэлэгдэж идэг штэ тий. Тэгээ бас
одоо нөө сахиулчин ийм шувуу байдаг юм шиг. Та нар дээр маань бас юм тагтаа гарч ирсэн те. Тэгэхээр нилээ ийм зүүдэлж мөдөлдөг зүүн совонгоор нь ингээд дамжуулаад таны ингээд дээд хүчин тань ингээд чиглүүлж идэх ч гэж байгаа юм шиг ийм бас утга орж ирж байна. За тэгээ тодруулга нь болохоор яг юутай илүү холбоотой юм асуусан бол гэж бодож суулж байгаа байхгүй. Тэнгүүд Page of Pentacles. Page of Pentacles надад болохоор ийм авьяаслаг, чадварлаг залуу хүн байсан ч тэр тий айгуу тийм юмд авьяастай хүн гэдэг утга нь илүү их дандаа бууж орж ирдэг. За тэгээд хоёрдугаарт нь болохоор хариуцлагатай байд. Тэ ялангуяа одоо яг юм амьдрал дээр, хосын харилцаан дээр, ажил дээр, мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр маш хариуцлагатай, тооцоотой гэсэн утгаас эндээс харагдаж байна л да. Тэндээс надад ингээ харахаар ингээ шинэхэн эхэлсэн бизнестэй холбоотой хариуцлагатай байдал. Тэгээ энэ хүн ингээ орлого зарлага ингээд айгу тогтвол хянаад байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Яг ингээ нийтлэг жишээгээр ч ингээ хүмүүс ямар нэгэн жижигхэн бизнес эхлээл түүнийг одоо ингээ зээлмэл аваад эхлүүлж штэ тий. Тэгэнгүүт түүнийг энэ орлогоосоо төлнө гэсэн утгаар ингээд энэ тал дээр илүү их яг цаашаа ингээ цааш нь төлөх ёстой тэр зээл гэж бодох юм бол тий. Зээлдээ төлөх мөнгөө цааш нь яг сайн хураагаад ашиг орлого аягуусаа хянаад одоо урд урдаас илүү юм хариуцлагатай хандаад байгаа ч гэдэг утга юм уу. Тиймэрхүү зүйл бас ингээ эндээс мэдрэгддэг байхгүй. Тэгэхээр яг энэ дээр дурдсан саяын зүйлс таны энэ асуусан асуулттай холбоотой зүйлс байхаа гэж бодож байна. Тэгээд бас энэ Page of Pentacles дээр чинь бас сайн мэдээ гэсэн утга байдэн шүү дээ нэрээ. Тэгэхээр ямар ч л байсан гэсэн та нар маань одооныхоо энэ асуудал гэж бодож байгаа зүйл дээр бол тайван байхад болно. Сайн мэдээнүүд ирнэ. Хариулт бол тийм байна. Тэгэхээр одоо нэрээ энэ мессенжүүд дээр шиг тий танд тусалсан тэр бурхан тэнгэр гэж үздэг бол гариг од ирэхээс эсвэл одоо энэ байгаль их дэлхийтэйг юм шүтэн байрлалаа айгүй өндөртөөч бол тий. Тэгэхээр энэ тал дээр энэ талархалтай андараа ажил үйлсийг бүтээж өгж байгаа бүх зүйлийг сайхан байлгаж агаад эерэг мэдээ ирсэнд тий эерэг үр дүн гарч байгаад гэх мэтчил ингээд өөрийнхөө амьдралд ирж буй тэр сайн сайхан зүйлс дандаа талархалтай ханддаг байгаарэ. Тэгэх юм бол цаашдаа ч гэсэн танд ингээд өгөөд л байна гэсэн утга байхгүй. Талархаж чадах юм бол угаасаа орчлон орбоо ертөнц бол харамгүй таны хүссэн бүгд зүйлийг өгдөг юм шиг бас санагддаг. За ингээд нээлттэй уншлага маань энэ хүртэл ингээд уншигдаад боллоо. Та нарт маань одоогийн нөхцөл байдал дээр үнэхээр таарсан бол зөвлөгөө нь бас таалагдсан бол та нар маань лайк, комент үлдээгээрэй. Мөн саба дараагаа саба дараад үзээрэй гэж хүсье. За тэгээ нэмэлт уншлагаар болохоор одоо энд ярьсан асуудалтай илүү холбоотой гүнзгий уншлага явагдана гэж ойлгочих. Тэгээд 3 группийн ерөнхий төвшөнд болохоор дандаа юм сонголт шийдвэр дээр л эргэлзээд байгаа хүмүүс байгаа. Тэгээд гол нь өөрийнхөө тэр одоо өөрийнхөө амьдралыг удирдах зөв чиглүүлж явах тал дээр зөвлөгөө их орж ирэх гэдэг юм шиг санагдсан. Өөрийг чинь итгэлтэй байх тал дээр. Тэгээд цоо шин зүйл эхэлж байгаа бол бас тэр тал дээрээс зөвлөгөө орж ирнэ шүү. За ингээд нэмэлтийг авахыг хүсэх юм бол та нар маань description хэсэгт байрлах нэмэлт уншлагын холбоосууд байгаа. Тэн дээр дараад дарааллын дагуу дарж ороод нэмэлт уншлага авах боломжтой. За тэгээ мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүст маань мөн миний сошиал хаягууд нээлттэй авах болно. Instagram болон Facebook хаяг бас description хэсэгт байрлсан байдаг байгаа шүү. За ингээд энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа. Тэгээд дараагийнхаа шинэ видеогоор уулзлаа. Баяртай. За 2 дугаар группийн маань уншлагандаа тавтай морил. За та нартаа сонгосон энэ картнаас нь мөн энэ лааны өнгөнөөс нь энергийн шалгалтаа хийхээр шийдсэн байгаа. За ямар ч сан улбар шар өнгөтэй лаа сонгосон байна. За энэ зураглал нь ч гэсэндээ одоо энэ бадам лямхаа шиг харагдаж байна тий. Гэхдээ би яг сайн ер нь ингээд боддоор бол харж байгаагүй л дээ. За тийм өнгөнүүдийн зохицлууд нь болохоор яалч юм чакраны өнгүүдийг айгүй илэрхийлсэн байна. Өндөс хурд, хувилгаан хурд,
За шарн наран сүлжээ, тэг зүрхэн хүрд, ажлын үрд буюу хоолой үрд, мэлмийн үрд, титэм үрд гэд яг ингээд тарсан энергитэй л да. Тэг эндээс надад юу харагдаж байна гэхээр мандала. Та нар маань эсвэл ийм саяхан эсвэл ийм мандала бүтээж сурвуу, эсвэл авбуу, үгүй бол ийм мандалатай болох юмсан гэж бодож ивөө. Ер нь бол дийлийнх нь ингээ өөрөө бүтээж сурсан ч юм шиг тийм энерги мэдрэгдээд байгаа байхгүй юу? Өөрийнхөө мандалаг төрсөн он сарынхаа мандалаг хийсэн ч юм уу те. За тийм байж болохоор харагдаж байна. За тэгээд яг энэ улбар шар өнгө маань илүү ингээд давмгаалж орж ирж байна л да. Яг сонголтынхоо одоо лааныхаа өнгөтэй уялдуулангууд энэ улбар шар өнгийн хэсэг нь илүү их одоо нөгөө төвлөрүүлж татчихна гэсэн үг. Тэгэхээр улбар шар өнгө маань өөрөө яг энэ 7 хүрдэн дээрээ болохоор үндэс хүрдийн дараагийн урд буюу доороосоо 2 дахь хүрд. Одоо хүйсний нүхнээс 2 хуруу доошоо байрладаг ийм улбар шар өнгийн хүрд байдаг. Энэ хүрд маань юуг хариуцж идэв гэхээр ерөнхийдөө энэ өнгөнч бай хүрдэнч ер нь эрүүл мэндийг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр та нар маань нэг эрүүл мэндийн асуудалтай байна уу? Эрүүл мэндээ асуух гэж ч юм уу эсвэл эрүүл мэндтэйгээ холбоотой зөвлөгөө тусламж авах гэж энэ видеог сонсож гин үү гэмээр харагдаж байна. За тэнгүүд амгаланг тэтгэгч хүрд буюу энэ хувилгай хүрд нь өөрөө яг ямар эргэтнүүдэд хариуцж идэв гэхээр бага таазны эргэтнүүд 12 нуглаа гидэс. За тэгээд эр эмгэлтгүү ялгаруулах эргэтэн ер нь бол одоо бэлгийн харилцааг ч гэсэн илэрхийлждэг. Тэгээд өндгөвч, сав умаа, түрүү булчирхай гэх мэт. Ер нь эрэгтэй эмэгтэй үний тийм эмзэг эргэтнүүдийг нь одоо тэр хэсгийн эрүүл мэндийг илүү их ярьж идэг байхгүй юу? За тийм байна. Тэгэхээр тэр хэсгээр ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн шалтгаан байна уу? Бас нэг талаараа яг сав умаа гэдэг утгаараа болохоор бас жирэмслэлтэй холбоотой зүйл байна уу гэж бас асуумаар санагдаж байна. Иймэрхүү зүйлсүүд энерги шалгалтаар ингээ орж ирж байна. За тэгээд энд 17 гэсэн тоо бас анхаарал татж байна. Та нарт маань 17 гэсэн тоо ямар нэгэн байдлаар хамааралтай байдгүй. 1 сарын 7, сар бүрийн 17, 17 наснда яасан бilé? 17 настай юу? За 17, 17, 17, 71 гэх мэт иймэрхүү тоонуудыг харсан уу? 1 дээр 7-ны 8 гэхээр 8-ын тоо бас ямар нэгэн байдлаар хамааралтай байж болохоор харагдаж байна. За гэх мэт энэ тоо утга бол та нарт маань ямар ч байдлаар хүрж магадгүй. За тэгэхээр үндэс болон хувилгаан хүрдэнд цөмрөлт энэ төр ороод ирсэн байж магадгүй. Тэгэхээр ер нь яадаг вөхөр та нар минь хөлн өвдөж болно. За тэгээ өндөгч давсаг хаваар өвдөх ч юм уу тийм зүйл мэдрэгдээд иж магадгүй шүү. За тийм үү. Тэр хавьд ер нь ингээд энерги цөмрөөд ирэхээр маш их стресстэй болдог. Стресс их нэмэгдэж байгаа амьдралд нь. За тийм иймэрхүү зүйлсүүд одоо энергийн шалгалт дээр орж ирлээ. Та нарт маань таарсан бол та нар маань зөв группээ сонгосон гэж үзээд үргэлжлүүлээд уншлагаа сонсох боломжтой. За одоо энэ лагны та нартаа асаагаад уншлагаа эхэлнэ. За энэ картныхаа мессежийг харахаас өмнө хэдүүлээ. Тарот карта татчаад нэг мөсөн уншлага руу оръё. За ер нь жоохон нууцл юм шиг санагдлаа. Хөтрүүд их доош орж гараад байгаа. За зөвлөгөө нь юу вэ? За За одоо харин энэ картныхаа жинхэнэ зөвлөгөөг нь авнаа. 17 гэсэн чинь энэ хараа. Стар картаар эхэлсэн ба шүү дээ. 17. За та нар маань гол утгыг энэ картны утгыг ингээд харуулчихъя. Та нар миний скриншот хийж аваад өөрсдөө хувьдаа орчуулад үзэж болно. Мөн энэ affirmation үгнүүдийг өөрсдөө эргэлж болно. За юм байна. За эндээс ингээд ерөнхийд нь гарахаар нэг юм 7-гийн зоосны энерги мэдрэгдээд байгаа байхгүй юу?
Оо. 7-гийн зоос угаасаа гарцсан биш. За ямар ч сан та нар маань ямар нэгэн зүйлийг ингээд зорж байгаад амжилтанд хүрнэ гэсэн утга байхгүй юу? Зорьсон зүйлээ амжилттайгаар ингээд биелүүлэх боломжтой гэсэн утга. Тэгээ гол нь штэ нөгөө ингээ яг юу мөрөдөж байгаа илээ түүндээ төвлөрөх хэрэгтэй гэж энэ магадгүй нөгөө сатаарах гад энэ эсвэл шантрах гад энэ гол зорилгодоо төвлөрөх хэрэгтэй байна. Өдөөг хүртэл хичээсэн тэр хөдөлмөр чинь одоо удахгүй үнэлэгдэх гээд байна, үр дүнгээ өгөх гээд биш үү? Энэ амжилтыг бол та хүртэх хэрэгтэй юм аа. За тэгээд амжилтаа өөрийнхөө дотор чимээг хүн хүлээн зөвшөөрөөрэй гэж. Тэгэхээр ер нь юм жоон даруухан тэмдэглээрэй ч гэдэг юм шиг те. Энэ амжилт нь ирэх үед даруухан байхыг хэлээд байгаа юм шиг харагдаж байна. За тэгээд хорвоо ертөнц болон их дэлхийдээ талархлаа. Одоо хэлхээ мартуузаа гэсэн утга бол байна. Дээд хүчнүүд үргэлж ингээ хамт байдаг, өөрөг чинь үргэлж ингээд ивэж идэг. Энэ бүх амжилтыг чинь цаана бас дан ганц таны гэхээс одоо илүү энэ дээд хүчний ивэл чинь их байгаа шүү. Тийм учраас талархлаа битгий мартаарай. Одоо тэгээд дахиад ч танд ийм шин санаа, шин зорилго, шин мөрөөдөл үүсэх боломжтой гэж юм. Гол нь одоо яг юу чухал вэ? Би яг юу зорж байгаа вэ гэдэг зүйлээ байн өөртөө сануулах хэрэгтэй л гэж энд орж ирээд тах юм. Тэгэхээр зорилгоо байнга өөртөө сануулж аваад нэг жоохон дундаас нь сатаарах гад идэх юм болов түрүүн хэлсэнчлэн сатаарах гад байна уу, шантрах гад байна уу? Ямар ч байсан өөрийн чинь шин зорилгоч бай, одоо тавьсан байгаа зорилгоч бай. Таны төсөөлж ирснээс ч илүү ийм том утга учиртай зүйл шүү гэдгийг танд сануулжээ, мөн зөвлөжээ. Яг тараад картнаас харахаар за энд ингээ харахаар 3 хаан гараад ирчих. Яг энэ дээдлийн урилгыг болохоор энд илүү одоо таны одоогийн нөхцөл байдал буюу шийдвэрлэх гээд байгаа санаа зовоод байгаа сахиусан тэнгэрүүдээсээ одоо зөвлөгөө хүсэж байгаа тэр асуудлууд нь. Энд болохоор гарц гаргалгаа буюу сахиусуудын зөвлөгөө гэж бодож татсан байна. За энэ дээрээс ингээ харахаар нэр алдар гэсэн утга байгаа байхгүй. Яг нь энэ хүзэр маань түр ингээ доош харцсан гарцсан байсан шүү дээ тий. Тэнгүүд та нар маань нэг юм тодорхой хэмжээнд олонний танил хүмүүс юм шиг тгийж санагдсан. Зүгээр энэ доош харцсан байсан карт ингээ сөхөнгүүд энэ хажуудлынхаа одоо савааныхаантай ингээ хараад харангуут яг тийм мэдрэмж орж ирсэн. Тэгэхээр олонний танил байж магадгүй алдартай хүмүүс. Тэгэд энтэй холбоотойгоор ингээд жоохон хувийн амьдралаа нууцлах гэдэг юм шиг тиймэрхүү энерги орж иж байгаа хгүй юу? Ер нь дана хөзрүүд айгүйх доошоо орж гарч ирсэн. Тэгэхээр яг эрүүл мэндтэй холбоод үзэх юм бол энд яг л түрүүний хэлжсэн улбар шар хүрдний эрүүл мэндийн асуудлаа бусдаас нууцлж байгаа гэсэн утга энд бас орж ирж болохоор харагдаж байна. За тэгээд ингээд энэ 6-гийн саваа 9-ийн аяг эдрийг харангуут ингээд өөртөө их итгэлтэй нэг юм бардам онгироо байгаа юм шиг тийм энерги мэдрэгдээд байгаа байхгүй юу? Жохон би төвтэй. Тийм ч учраас түрүүн энэ мессежн дээр амжилтаа чимээг өхөн дотроо одоо хүлээн зөвшөөрөөд дотроо тэмдэглэгээд байгаа байхгүй. Тэгэхээр гадагшаа би ингэсэн, би тэгсэн гэд нэг юм бардаад ах хэрэггүй гэсэн, онгирох хэрэггүй гэсэн мессеж орж ирээд байна. Жохон даруухан байгаарэ. За та ийм бүгдийг манлайлагч ийм энергитэйгээр гарч ирж байна л да одоогийн нөхцөл байдал дээр. Тэнгүүд таныг ямар хаан руу хувир гэж юм нэхэр зоосны хаан руу хувир гэж байгаа байхгүй юу? За энэ нь бол нэгдүгээр сая эхний орж ирсэн мессежээр бол хувиралт байж болж байгаа. Та илүү ийм бүгдийг манлайлдаг, удирддаг, чиглүүлдэг байсан бол танд илүү ийм намбайгаа сууж идэг, бусдад ийм өгөөмөр, халамжтай тим энерги хэрэгтэй гэсэн утга эндээс орж ирж байгаа. За мөн таны энэ удирдан зохион байгуулахын одоо ийм
чадвар байна л да. Та бол ийм танил таал ихтэй, олонний дунд алдартай, нэр хүндтэй ийм хүн байгаад байна. За тэгээ зарим талаараа бүр энэ хааны сааваа чинь бүр зүнч гэсэн утгыг ч гэсэн илэрхийлж яадаг. Тэнгүүд таны одоо энэ байгаа байр суурин дээр нь штэ ийм хааны зоосны энергитэй хүн эсвэл танд туслах гэдэг гэсэн утга бол харагдаж байгаа байхгүй. Энэ хүн нь ямар хүн гэхээр хүнд бодит тусламж дэмжлэгийг үзүүлж чаддаг. Үнэнч буйртай санхүүгийн эрхчлэн төрсэн ийм хаан. Гол нь айгүй тийм өгөөмөр халамжтай хүн. Эрэгтэй ч эмэгтэй ч вэ ийм одоо яад энэ өдрийн хоол моол их авч өгдөг ч юм уу эсвэл хоол цайгаар их дайлдаг ч юм шиг. Тэгэхээр энэ нь шилжилт байж болох гээд байна. Үгүй бол таны энэ нөхцөл байдал дээр ийм хүний энерги орж ирээд байгаа байхгүй туслана гэдэг. За тэгээд энэ хоёр дээр ингээд ер нь л алдартай гэсэн утга бол айгүй орж ирж байна. Та бол ингээд чадвараараа бусдад хүлээн зөвшөөрөгдөн магадгүй бүрийн гавьяа шагнал хүртэж магадгүй. Тэг ингээд харахаар яа ингээ хэлчихээр амар тууширц болчих واخ тий. Яг алтан гац од гэсэн утга орж ирж байгаа байхгүй нөө. Алтан гац одонгоор шагнуулдаг штэ тий. Энд чинь ч гэсэн өөрөө нөө алтан гац од гэдэг штэ. Хүний нөө зөв чигээ тодорхойлдог, хүн төөрцөн үедээ энэ одоо зөв замаа тодорхойлдог тий. Тийм ч учраас энэ тарот картн дээр энэ од хөзрөөр гарч ирвэл та зөв чигээ олно. Таныг одоо зөв зам руу чи ингээд чиглүүлэн сахиусан тэнгэрүүд чинь таныг зөв зам руу чиглүүлнэ. Нэг бол та үнэхээр өөрийнхөө доторх төр итгэл найдраар өөрийнхөө зөв замыг олно ч гэдэг юм уу те. Нэг ийм гой утгууд байдаг. Тэгээд ийм нэг тийм юм орж ирсэн шүү. Тэгэхээр энд ингээд шагнал хүртэх магадaltaй хүмүүс бас их байгаа юм шиг харагдаад байна. За тэгээд та яг одоогоор ингээд хүсэл чинь биелсэн байж болно. Хүсэж байсан зүйл чинь биелсэн байж болно. Тэгтээ тэрнээсээ нэг юм үр дүн хүлээгээд удах гээд байгаа байхгүй юу? Нэг бол юм сэтгэл ханамж. Та ингээд маш хүсэж байгаа л одоо нэг зүйлийг ингээд бүр өөртөө авчлаа л да. Тэнгүүд яг тэрнийг авсны дараа таны сэтгэл зүй ягаад ч юм энэ яг миний хүссэн юм үнүү биш үү гэж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй энэ дээр. Нэг бол ингээ өөрийнхөө шагналыг энэ арай надад ахтцсан байна ч гэж бодоод байгаа юм уу. Тэгээ түүнийг ингээ хүлээн зөвшөөрөхөд жоон хугацаа хэрэгтэй ч юм шиг. Арай өөр утгаар болохоор таны хүсэл биелнэ. Таны маш их хүсэж байгаа зүйл биелнэ. Гэхдээ энэнд жоон цаг хугацаа хэрэгтэй байгаа гэсэн утга байна. За тэгээд гол нь нөгөө хүсэж байгаа зорилгын төлөө тууштай яваарай гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ хүзрийг уншихад нөө 7-гийн зоосны энерги шууд мэдрэгдэжсэн гэсэн шүү дээ. Тэнгүүд энэ дээр 7-гийн зоос байгаа хгүй. Тэгэхээр нөгөө энэ хүзрийн маань өөрөө утга нь болохоор зорилгодоо, мөрөөдөлтөө, төвлөрөөрөө яг юу хүсэж байгаа вэ? Юу зориод байгаа вэ? Түүнийг мартаж болохгүй шүү гэж сануулад байгаа шүү дээ. Энэ байн тийг сануулдсан тий. За тэрийг нас эндээс ингээ хэлж гин. За тэгээд сүүлийн үед таны амьдралд нэг юм хаврын тэнгэр шиг ааштай хүн байна уу? Үгүй бол таны өөрийн чинь сэтгэл зүй юм див дав гэд нэг юм дэш доошо болоод байна уу? Маш их стрессийн энерги орж ирж байгаа байхгүй юу? Гэтэ энэ магадгүй өнгөрсөнтэй холбоотой байж болно. Өнгөрсөнтэй холбоотой байж болно. Үгүй бол зүгээр л таны сэтгэл зүйн байдал жоохон сонирн байгаа гэдэг байхгүй. Тэнгүүд нэгдүгээр дахь надад энд эмгтээчүүдийн асуудал байна гэж орж ирж байгаа байхгүй юу? Одоо арай ингэ зүүрлээ тайлбарлах юм бол одоо жирэмсэлтэй холбоотой сэтгэл зүйн одоо жирэмсэлтийн синдром гэж яддаг шүү дээ. Яатсан мэддэхгүй ингээ өөрөө өөрийгөө ч бараг заримдаа ойлгохгүй те юу хүн ойлгох байтгаа өөрийгөө ч ойлгохгүй байх гэсэн нэг тиймэрхүү зүйл байж болохоор бас нөгөө талдаа таны ийм стресстэй байдал дээр энэ нэг юм одоо энэ хүзрэж утгах чи өөрөө стресс ба үнэн гэсэн утга байхгүй зайлшгүй нэг юм үнэнтэй нүүр тулаад тэгтээ түүнээсээ жоохон ийм сэтгэл тавгүй төгөлөх тиймэрхүү зүйлийг мэдэрч байгаа энерги байхгүй. Тэгтээ энэ дээр ингээд ээж энерги тус болоод байна гэдэг юм. Тэгэхээр таны амьдралд байгаа ийм эмгтээлгийн туйл болчихсон нэг ийм эмгтэй хүний энерги айгу эргээр нөлөөлнө. Энэ таны энэ хэцүү байгаа байдал дээр бол ээжийн тусламж эсвэл ээжийн дайтай одоо ихч ч үт юм уу те найз нөхөд хин ч үж болно ийм эмпресс энергитэй юм баггүй юу? Хөшинч бай залууч бай магадгүй энэ эмээг ч хэлж иж болно. Эмээ ээж эсвэл халамжтай тэр ээж ч юм уу те эсвэл гоё тэр найз нь
энэ хүний тусламж орж ирнэ гэдгийг бас хэлж байна. Нэг талаасаа та нарыг бүх юм дээр ингээд нэг юм сөргөлдөөд тэмцээд байхгүй нэг юм зүгээр сайхан ингээд нэг намбагаа сууж байгаа ч гэж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Доор гарсан хүзрүүдийг харахаар нэг их ахтар тэгээд тэмцээл заавал бүгдийг манлайлах гал бүх зүйлийн урд орох гол нэр алдрыг хүртэх гээд яваад байх нэг хэрэггүй ч юм шиг зүгээр л намбаагаал байд. Яг энэ хүзрүүд бүгд ингээ өнгөрсөн лөө харсан байгааз ийшээгээ зүүн тишээ. Тэнгүүд энд байгаа хүзрүүд бүгд ирээдүйлөө ингээ байрлалцсан юм царай нүүр нь эргэцэн бие нь эргэцэнтэй бие илэмжээрээ ч тэр тэгж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр та нар минь яг хөө жоохон юу яадаг. Аливаа зүйлд айгүй их тийм махруу тэмцэлтэд идэг тийм энергитэй байж болно одоогийн нөхцөлд. Тэнгүүд сахиусуудаас нь ямар зөвлөгөө гэж байгаа юм хэрэг зүгээр л тайван байж хүртэх ёстой хүртэн сайхан ингээ намбаага байж л да гэдэг аахгүй. Ер нь бол материалын байдалд маш ээлтэй байгаа аахгүй энэ хараа нөгөө элбэг хангалуун гэсэн утгууд айгүйх орж ирж байгаа. Гэхдээ энэ дээр ингээ шууд ингээл пэргээл ороод ирэх юм бол арай биш. Жохон хүлээн. Төвчээртэй байхыг сургаж байгаа гэж ойлгочих болно. За тэгээд хааны аяга энэ хоёр ингээд ороод ирэхээр яг нэг юм зүн совин гэдэг утга нь бүр илүү юм хүчрхэгжээд ороод ирж байна л та. Таны зүн совин бүр илүү сайжирж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Та ер нь бол зүн совинтой. Гэхдээ одоо болохоор бүр илүү сайжраад байгаа. Одоо гинэ ер нь цаашдаа сахиусуудаас нөгж байгаа зөвлөгөө шүү дээ. Та илүү зүн совингоо сонсож мэдэрч чаддаг болно. Ялангуяа нэг юм шийдвэртэй холбоотой юм байхгүй юу? Одоогийн нөхцөл байдалд нэг юм шудраг бус байдал байна уу? Эсвэл ийм шийдвэрлэх зүйл одоо юм ялангуяа одоо энэ чинь шүүх цагтаа дээр яригддаг шүү дээ, тий? Шүүх цагтаа яаж болно? Эсвэл одоо ийм улсын байгууллага, төрийн байгууллагаас нэг юм тамга тэмдэгтэй хариу хүлээгээд байна уу? Зөвшөөрөл хүлээгээд байна уу? Энтэй холбоотой өнгөрсөн дэх юм траума байгаа байхгүй юу? Сони юм аа. Энд нэг юм өнгөрсөн дэх зүйлийг мартаад уучлаад ингээд өнгөрөх хэрэгтэй гэж сутгаад байгаа байхгүй юу? Хууль шүүх цагдаагийн байгууллагатай холбоотой танд нэг юм онцгүй дурсамж байдгүй. Одоо энэ дээр бол ингээд надад харагдж байгаа нэг шүүхийн маргаан юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ дээр юу гэж нэхэр за та нар минь үнэхээр шүүхийн маргаан байна уу юу вэ? Би бол одоо ингээд мэдхгүй асуудал ярьж байгаа болохоор ерөнхийдөө утгаар нь тайлбарчлаа л да. Тэнгүүд шүүгчээж болохоор энэ өөр одоо юу гэдэг те ийм одоо бидний өдөр тутмын амьдрал янз бүрийн юунууд байдаг шүү дээ. Одоо ингээд одоо зөвшөөрөл хөөцөлддөг тий. Тусгай зөвшөөрөл энэ төр хөөцөлддөг. Тэгээ нэг албан байгууллагуудын үүд сахидаг ч юм уу тий. Иймэрхүү нөхцөл байдал үүсдэг шүү дээ тий. Тэгэхээр энэтэй холбоотой ч гэж болно л доо хувиргаад ойлгох юм бол тэгээ энэ дээр за бүр гэр бүлийн маргаан ч гэж болохоор байгаа байхгүй юу? Гэр бүл одоо бүр ингээд хууль ёсны дагуу салах гээд байгаа юм уу? Нийлэх гээд байгаа юм. Ийм асуудал ээж болохоор харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр болохоор юу гээд байгаа юм гэхээр аль болох уучлсан байр суурьтай байх, өнгөрснийг сөхгүй байх, уучлаад март гэсэн утга. Тэгээ ямар ч сан та энэ асуудлаас бол одоо нөгөө цэвэрхэн ингээ нэр цэвэр мултраад гарчна гэсэн утга энд харагдаад байгаа байхгүй юу? Эсвэл ингээд нэг магадгүй хоёр хүний маргаан донд ингээ хэлмэгдсэн байгаад байна уу? Иймэрхүү зүйл харагдах юм. Гэхдээ ямар ч гэсэн та илүү хөнгөн байх хэрэгтэй гэсэн утга, мартах хэрэгтэй, уучлах хэрэгтэй. Байн сөхөөд авах хэрэггүй гэсэн утга байхгүй. Тэгээд мөн та угаасаа энэ асуудлаас цэвэрхэн мултарч чаднаа гэсэн утгыг хэлж байгаа шүү. За тэгээд улсны үзэр дээр 10-ын сэлэм. Тэгснээ ард нь хатны зогс. За энэ нь болохоор эрүүл мэндийн ч асуудлыг хэлж иж болно. Ингээ нэг ямар нэгэн юм өвчнөөс ингээ салах гад салж чадахгүй тэр ингээ гүйцэд идэхгүй байн ингээ дахиад сэдрээд идэх ч юм уу тий. Нэг бол одоо энэ сүүлийн ялангуяа энэ 3 үзрээс холбогдож болохоор л байна л да. Ямар ч нэг юм хууль шүүхээр яваад ч юм уу ингээд удаан сунжраад ингээд дуусч өгдөг нэг зүйл. Тэг гол нь энээс ингээд
танд ямар мэдрэмж ирээд байгаа гэхээр аюу тийм шантарсан ёо болоосоо дуустгүй бах та гэсэн амар их стресс мэдрэгдээд байгаа байхгүй юу? Стресс айгүй их байгаад байгаа. Тэгээд бууж өгөх хүсээд байгаа. Тэнгүүд энд гол зөвлөгөө нь зорьсон зорилгоо санаарай. Мөрөөдөлтөө төвлөрөөрэй. Өөртөө байнга зорилгоо сануулаарай гэсэн утга байгаад байгаа. Тэгэхээр удахгүй дууслаа. 10-ын үзэр гарч ирж гин гэдэг мэн. Танд энэ тохиолдоод байгаа ямар ч байж болно. Ямар ч хэлээс энэ олон давтамжтай болоод байгаа зүйл. Таныг зовоогоод байгаа зүйл. Таныг бүр ямар ч хүчгүй болгоод байгаа ийм зүйл одоо удахгүй дууслаа. Тэгээ ард нь хатны зоос байгаа байхгүй юу? Тэгэхээр Empress хатны зоос хоёр бол ер нь төстэй энерги. Тэгээд 9-ийн зоос ороод ирвэл бүр илүү юм төстэй энерги байхгүй юу? Тэгэхээр зарим талаараа ингээд мөнгө төрхтэй холбоотой ингээд шүүхтэлцэжсэн бол та мөнгө авч чадна гэж байгаа байхгүй юу? Материалын байдал таны талд байгаа. Ямар ч хэлсэн таныг Аз зэвэн. Элбэг хангалуун байдал ирж байгаа. Энэ зүйл дууссаны дараа та нэг хатны зоос энергитэй ороод ирж байгаа байхгүй юу? Бас энэ 10-ын сэлмийг сөхөнгүүд хатны зоос байгаа нь бас нэг бол та ингээд хүмүүст айгүйх юм өгдөг байсан хүн юм уу? Итгээд дандаа ингээ өгөөд идэг. Сэтгэлж байж болно, үгүй бол бүр мөнгөч байж болдог. Материалын зүйлс өгдөг. Тэгээ энээсээ болоо та өөрөө шархлаад байгаа юм шиг. Нэг ийм зүйлтэй холбоотой байж болно. Тэгээ яг хамгийн анханд нөгөө надад эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдэг талаасаа бас харагдаадсэн шүү дээ, тий. Тийм юм би ярьсан шүү дээ. Тэнгүүд Empress тэгээд зоосны хатан. За тэгээд энэ эрэгтэйчүүд талаасаа хааны сава. Тэр нөхөн өрчхөн эрүүл мэнд тал дээр л нэг юм заримынх нь хувьд бол юм удаан зовоогоод байсан зүйл байх юм шиг байна. Энэ магадгүй бүр хүүхэдтэй ч холбоотой байж болно. Тэг гол нь энэ зүйл ч одоо удахгүй ингээд дуусч байна. Та яг зорилгодоо хүрлээ гэсэн одоо энэ тайл дээр байсан шүү дээ. Та нар маань одоо дахиад нөгөө скриншот хийж авсан бол түүнийг орчуулад бас бүрнээр нэг уншаад үзээрэй за. Зорилгодоо хүрэхэд тунч ойрхон байгаа шүү. Твчээрээ, бити шантраарай, өдөг хүртэл яаж хичээсэн бэлээ. Тэр чинээрээ зүтгээд агаарай. Элбэг хангалуун ийм амжилтаар дүүрэн тим ирээд бол хүлээж байгаа гэдгийг хэлж байгаа. Гол нь өнгөрсөн тэр таныг одоо ийм шархлуулаад идэг юм бодхоор л уурчин хүрээд идэг ч юм уу нэг тиймэрхүү зүйлэл байгаад түүнийг л мартах, тавьж явуулах хэрэгтэй байна. Тэгээ зүн совин мэдрэмжээ маш сайн сонсороо тань. За түрүүн яг энд нөгөө зүн совин зүн мэдрэмжээ сайн сонсороо гэд ярьжсэн чинь утасны цэнийг дуусаад унтарсан. За хаад уцаа цэниглээ буцаад хасаагаад үргэлжлүүлж байна. Тэгэхээр энэ High Priestess дээр ингээ харахаар таны зүн совин бол ингээ маш их өсөж орж ирж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Одоо бол таны зүн совин бол нэлээд сайн ингээд мэдэрдэг. Өөрөө одоо ингээ зүүд нойроор мэдээлэл авдаг ч юм уу мэдэрдэг гэдэг байгаа. Тэнгүүд цаашдаа таны энэ зүн совин бүр илүү хөгжөхөр байна. Тэгэхээр энэ зөвлөгөө гэдэг утгаараа таны зүн совингоо хөгжүүлээрэй гэж хэлж байгаа байхгүй юу? За мөн нэг юм бусдыг ойлгох чадвараа хөгжүүлэх хэрэгтэй байна. Сайжруулах. Бусдын оронд өөрийгөө тавьж үздэг байх. За тэгэд энэ хоёр эмгтээлэг энерги хоёулаа ингэж орж ирсэн байна. Бас сонирхолтой л да. Тэгэхээр яг одоо төрийн нөгөө одоо улбар шарлаа маань өөрөө нөгөө үржлийн эргэтэн одоо нөхөн үржгүй талыг илүү хариуцдаг гэд хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр тэр тал дээр бол энд эдгэрэлт сайжралт орж ирж байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүд мөнхөр ингээд төрхийг хүсэжсэн те жирэмслэгийг хүсэжсэн эсвэл зүгээр л эмэгтэйчүүдийн асуудал одоо янз янзын л асуудал байдаг те аль нь ч гэж болно л доо. Тэгээ тэр тал дээр бол ингээд эдгэрэлт сайжралт ирж байгаа гэсэн утга байхгүй таны эмэгтэйлэг энерги сэргэж байгаа, дээрдэж байгаа.
Тэгээ энэ хоёр маань хоёулаа нөө анар жимстэй байдаг утгаараа илүү. Тэгээ дээрэс Немпрес ч өөрөө төрөлтийг илэрхийлж дээ. Төрөх их болох, ээж болох. Тэгээд энэ дээр болохоор нэг юм тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт оруулаад тэгээд цаг хугацаа хэрэгтэй. Тууштай байдлаас энэ одоо үр дүн сайжирна гэсэн утга бол энд харагдаад байгаа. Тэгэхээр бас нэг талаасаа энд үнэхээр бүр одоо энэ одоо юу гэж бодвол тий үнэхээр хүүхдтэй болох гээд байгаа. Эсвэл энэ эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарах гээд байгаа гэж үзэх юм бол ер нь бол олонд ингээ хүлээн зөвшөөрөгдсөн ийм алдартай мундаг хүн дээр очих. Тэгээ тэр нь яг магадгүй жоохон үнэтэй байж магадгүй. Төлбөрийн хувьд. Гэтэл энд болохоор ингээд эерэг үр дүн орж ирнэ гэдэг байхгүй. Тэгээд гол асуудал бол таны нэг юм өнгөрсөн толботой л юм сэтгэлийн шарах байгаад байгаа мартаж чадахгүй зүйл. Тэгээ энэ нь ийм том байгууллагатай ч холбоотой байж болно. Шудраг бус хандсан байх магадaltaй гэдэг байхгүй. За тэгээд одоо хэдүүл энэ дээр нөгөө одоо та нар маань нэг асуулт бодох байгаа тий. Мэдээж хариулт нь тийм үгүй гэж хариулагдах тийм асуулт тавина. За 2 дугаар группийнхны асуулт. Тэгээ гол нь энд гарч ирж байгаа хариулт нь байна. Нэмэлт онцлогтой бас тодорхой хэмжээнд холбоотой байх бах гэж би бол таамаглаад байгаа. Яг нь 1-р групп дээр тэгж таамагласан. Ер нь бол тийм байсан. За та нар маань асуултаа сайн бодоорой. Би хөдрөө хольж эхэллээ. За энэ дээр бол үгүй гэсэн хариулт гарч ирлээ. За одоо энэ тарот картаасаа хэдүүлээ тодруулга болгож нэг карт хатъя. Энэ үгүй гэдэг асуулт. Одоо хариултан дээр. За энэ дээр тодруулгыг авъя. За та нараасаа юуны өмнө уучлал хүсье. Энэ хэсгээс бол нөгөө микний маань цэнгэн дууссан байсан. Уучлаарай. Дандаа юм алдаа гаргадагт. За үгүй гэсэн хариултан дээр тодруулга болгож 2 аяг гарч ирсэн. За 2 аягаас харахаар тэг бас энэ видеогоо эдит хийж байхдаа анзаарсан. Би энэ 2 аягийг нөгөө яг буруу хараад бодсон багт нь эргүүлээ зөв харуулаас өгсөн мөлий. За тэгэхээр энэ маань нэг юм хамтралтай холбоотой л асуулт асуусан юм шиг байгаа байхгүй. Ерөнхийдөө 2 аягаар харахаар за одоо яа гэдэг те энэ миний заяан яан мөн үү soulmate мөн үү ч гэдэг юм уу те зүгээр найз нөхдийн харилцаа ч гэж болно ажлын хамтрлын харилцаа эсвэл хайр сэтгэлийн холбоо байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бол үгүй гэсэн карт гарч байгаа хариу гарцсан байгаа даа тий. Тэгэхээр заримынх нь хувьд бол энэ үгүй гэдэг хариулт нь сайн мэдээж болно. Заримынх нь хувьд жоохон урам хугарч болох юм. Тэг яг 2 аяг 3 чарсан бай зөв чарсан бай энэ ийм харилцан сэтгэл ойлголцолтой холбоотой юм байгаад байгаа. Тэгээд бас заримынх нь хувьд яг надад нэг тухайн үед нэг юм ихэр хүүхэд ч юм уу те тиймэрхүү зүйлийг бас асуусан байж болох юм. Бас ихэр дүүл мөн үү ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйл бас байж болох юм. Тэгээд энэ яг Oracle card-ийн маань Yes хувилбар нь болохоор яг энэ нээлттэй уншлах дээр гарч исэн. Элбэг хангалуун байдал ирнэ гэсэн утгыг бол ерөнхийдөө илэрхийлсэн байгаа. Тэгэхэд хоёулаа юм ургацтай холбоотой. Тэгээ нөө 7-гийн зоос бас та нарын ерөнхий энерги байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ Oracle card дээр ч гэсэн тэ нөө 7-гийн зоосны энерги уншингууд мэдрэгдэж байна гэжсэн. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм ургацаа хураах энэ дээр нэг жоохон одоо тийм нөө хүлээгээд хүлээснийхаа эцэст үр дүндээ хүрнэ гэсэн зүйл нээлттэй уншлах дээр байсан. Тэгэхээр яг уу би жоохон энэ үгүй гэдэг картыг авахтаа жоохон доромчхон л байсан л да. Одоо яг энэ хэсэг дээр одоо би яг юу ярьснаа бол сайн санахгүй байна. Тэгэнгүүт ерөнхийдөө би энийг yes болгох гэж маш их хичээж ингээ ярьж ирсэн бол санаад байна. Тэгэхээр жоохон бөөрнхий. Яг бол цаанаас л би ингээ тим болгомоор санагдаад байгаа байхгүй юу? Тим гэдэг утгыг ингээд оруулмаар санагдаад байгаа. Гэхдээ яалтчгүй яг үнэндээ үгүй л гэж гарсан. За тэгэхээр асуултын маань хариулт бол үгүй. Гэхдээ заримынх нь хувьд бол сайн мэдээ, заримынх нь хувьд бол жоохон таагүй мэдээж болно. За тэгээд
Та нарт маань уншлах нь таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй, мөн subscribe дараагаа саба дараад үзээрэй. За тэгээ нэмэлтийг авах хүсэх юм бол та нар маань description хэсэгт байрлах линкүүдийн холбоосоор ороод нэмэлтийг авах боломжтой. За мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань бас description хэсэгт миний social хаягууд байрлсан байдаг байгаа шүү. За тэгээд нэмэлт авсан ч аваагүй ч та нартай хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэж өгч чадсан баха гэж найдаж байна. За ингээд та нартай амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. 3 дугаар группийн маань уншлагандаа давтаа майрал. За та нарынхаа энэхүү татагдсан энэ цэнхэр өнгийн ла болон сонголтын энэ oracle картаас энергийн шалгалтаа авах болно. За нэг зүйл хэлчихье. Одоо эндээс бол зөвхөн зураглаас тооноос нь энергийн шалгалт дээр мэдээлэл авна. Харин энэ картны маань утга нь болохоор та нарт маань очиж байгаа гол зөвлөгөө болж очих юм шүү. За цэнхэр өнгө сонгосон маань хоолон хүрттэй холбоотой байх магадaltaй. За тэгэхээр ажил карьер талдаа илүү одоо санаа зовж байгаа ч хүмүүс эсвэл ажил карьертай холбоотой тийм мэдхийг хүсэж байгаа, ажил дээрээ зөвлөгөө авахыг хүсэж байгаа хүмүүс байх магадлал өндөртэй. За тэгээ цэнхэр өнгө тэгээ сар байгаа нь бас надад ус энергийг санагдуулж байна. Тэгэхээр ус ордтой хүмүүс ч юм уу байж болох юм. Нэг талдаа бас зүүн совин өндөртэй тий. Тэгээд тэрхэл сарны энергинд их ач холбогдол өгдөг юм шиг. Ер нь тийм байж болно. Үгүй бол саяхнаас одоо юм тэргэл сартай холбоотой зан үйл хийж байгаа ч юм уу тий. Сарны дом энэ төр хийж байгаа. Сарны энергийг өөртөө шингээж авахыг хичээж байгаа ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү зүйл бас байж болохоор. За тэгээ сар чинь өөрөө тарот картанд өөрөө тодорхойгүй байдлыг илтгэдэг. Одоо юм альва зүйл юм хуурмаг байх гэдэг тий нэг юм яг бодит биш гэсэн утгыг бас илэрхийлээд идэх байхгүй юу? Тэгээд энэ картны маань өөрийнх нь нэр нь ч гэсэндээ зүүд гэсэн утгатай байна л да. Тэгэхээр нэг юм зүүд их зүүдэлтэй юм болоо, зүүдэндээ сүүлийн үед их итгээд байгаа юм болоо. За тэнд 4-ийн тоо байна. Тэгэхээр 4-ийн тоо та нарт маань ямар нэгэн байдлаар хамааралтай байж болно. Бас нэг талдаа 4-ийн тоо чинь та нарыг бас буйртай хүмүүс гэдгийг илэрхийлж болно л доо. Нилээн буйртай, суур сайтай. За тэгтээ бас нэг жоохон хязгаарлагдмал үзэл бодолтой хүмүүс байж магадгүй, нэм чөлөөтөө сэтгэж чаддгүй ч гэдэг юм уу, өөрийгөө айгүй хязгаарладаг, хайрцагладаг гэсэн утга бас эндээс харагдаж байна. За тэгээд цэнхэр өнгөтэйгээ холбоотойгоор мэдээж хоолон хүрдгсэн шүү дээ тий. Тэгэхээр нийгэмтэй харилцах тэр хүрдэж одоо гол хүрдэж энэ хоолон хүрд бол авчиж байгаа байхгүй. Тэгэхээр хоолонд ямар нэг асуудал болсон байна уу? Заримынх нь хоолоо өвдсөн байж болно. Зарим нь болохоор айгу гоё хоолойтой гэж хүмүүс хэлдэг байж магадгүй та нарыг хоолой чинь гоё юм аа гэсэн зүйлийг. За тийм мөн гоё ярдгийм аа маш одоо тийм оновчтой мэрэгэн цэцэн үгсүүд хэлэх юм аа ч гэдэг юм уу те. Хэл яриан дээр чинь нэг анхаарал хандуулдаг байж магадгүй хүмүүс. За тэгээд хэл яриа гингүүд бас нөгөө гадаад хэл сурах гэсэн утга бол харагдаж байна. Нэг бол та нар маань гадаад хэллийг айгу сайн эзэмшсэн байгаа, эсвэл гадаад хэл сурахыг хүсэж байгаа байж болно. За энергийн шалгалт дээр энэ хүртэл хангалттай гэж үзэж байна. За одоо харин цэнхэр өнгийн лаг нь хасаагаад тэгээд үргэлжлүүлнэ. За нэг мөсөн тарот картуудаа татчаад тэгээд энэ зөвлөгөөнийхөө карттай хамт яриад явъя за. За нөө сар яриад байсан сар маань гараад ирлээ. За сарны дом гэж ярьж исэн чинь magician гараад ирлээ. За нөө мэргийн ихэнд ярьж исэн те та нарт маань нэг юм сонголт шийдвэр маш их ерөнхийдөө дийлэнхт нь шийдвэр сонголтон дээр л эргэлзээд байгаа гэсэн нэрхтээсэн. Нэмэлт уншлагын сэдэв бол тэр байгаадсан. Тэгэхээр та нар дээр манд бас бүр илүү бусад группээсээ илүү сонголт шийдвэр дээр тулчаад байгаа хоёрын энерги маш их орж ирж байна. За энэ бол одоо дээр нь байгаа хэсэг нь бол таны одоогийн нөхцөл байдлыг юун дээр зөвлөгөө хүсэж байна гэдгийг харж байгаа. Одоо тэгэхээр дор бүр нь
сахиусуудын зөвлөгөөг нь татъя. За одоо энэ хөтөрийнхөө тайллыг нь харъя. За би та нартай ойртуулад байраад харуулъя. Та нар минь скриншот хийж аваад өөрсдөө бас уншаад үзээрэй. Энэ affirmation үгийг бас хэрэглэвэл та нарт минь хэрэгтэй шүү. Баттгал үгсийг. За зүүд мөрөөдөл. Гэхдээ илүү зүүд гэдэг утгаараа орчуулагдах байх. За ямар нэгэн зүйл илчлэгднэ, ил гарнаа гэсэн утга бол байна. За тэгээд одоо гүн ойлголт гэхээр одоо зүүн совин бас энэ дээр яригдана л да. Гүн ойлголт. Ямар нэгэн зүйлийг сэтгэлийнхаа гүнд ухаарч мэдхийг л хэлээд байгаа болов. Тэгээд энд болохоор одоо шин нээлт гэдэг байгаа байхгүй юу? За ийм түлхүүр үгсүүдтэй юм байна. За тэгээд доторх ерөнхий утга нь болохоор зааварсан таны санааг нэлээд зовоогоод байсан нэг зүйл удахгүй одоо шийдэгдээд та энэ одоо таныг зовоогоодсон зүйлээс ингээд салах гэж байна гэсэн утга бол энд харагдаж байна. За тэгээд ямар нэгэн зүйл таны зүүдээр зүүн сонгоор ч юм уу те эсвэл хин нэгнээр дамжуулан танд илчлэгдэнэ. Тэгэхээр энэ мэдээлэл нь таны хувьд юм нуугдмал байсан зүйлийг учир шалтгааныг нь ойлгоход тань тусалнаа. Энэ одоо яагаад ингэж байгаа юм бол гэсэн нэг ийм зүйл дээр ийм учраас л ингэсэн юм байна штэ гэдэг ойлголт ирнэ гэдэг чинь. Тэгээд яг та үннийг ингэж мэдээд ирэнгүүт тийм ч айхтар санаа зовох тийм их шаналаад байх зүйл биш байжээ гэдгийг ойлгоно. Нэг их сүртэй зүйл биш гэсэн үг тийм. Тэгэд бүх зүйл сайнаар төгснө. Тэгтээ гол нь энэ зүйлийгээ марталгүй санаж яваарэ. Яагтвэл таны амьдралд нэг юм ойр ойрхон юм тавтамжтайгаар иймэрхүү зүйл тохиолддог. Гол нь нэг юм хийсвэр зүйлд биш яг бодит зүйлд тулгуурлаж одоо альваад хандаарай гэдэг байгаа байхгүй юу? Одоо яг бодит юм баримттай байж ижил одоо үйл хөдлөл хийгээрээ дуураараач гэдэг юм уу тий. Тэгээ айгу сони айгу хоёр талтай байгаа. Тэгсэн ирнэ зүүдэндээ анхаарал хандуулаарай. Тэгэхээр зүүдээр чинь бас ингээ мэдээл ирэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам та зүүдээ сайн ингээд манаж чадах юм бол тэр зүүдэнд нь ирж байгаа тэр одоо символ буюу бэлэг тэмдгүүдийн учир шалтгааныг ингээ олж чаддаг болно. Тэгэхээр ер нь зүүд чинь маш их зөнтөө байх нь байна. Тэгсэн хэрнээ та ингээд зүүн сонгороо ямар нэгэн зүйлийг мэдэрлээ гэхэд тэрэн дээр ингээ би тэгж зүүдлээд гэж шууд одоо тэр зүүднийхээ утгаар хүмүүст шууд ингээ харьцах нь бол бас жоо утгагүй болоо авчиж чинь. Тэгэхээр мэдэрч болно, мэдээлэл авна. Тэгтээ түүнийгээ яг бодит баримттай үед л одоо юм хөдлөх ч юм уу, илчлэх ч юм уу нэг тиймэрхүү зүйлийг л хэлээд байна. За гол зөвлөгөө энд байна шүү. За тэгээд moon card гарсан одоогийн нөхцөл байдал дээр маш тодорхойгүй нөхцөл байдал үүсчээд байгаа гэдэг нь эндээс харагдаж байна. Тэгээд урагшлах хэсэг дээр ер нь бол нэг тийшээ явах гээд байгаа юм шиг. Эсвэл бүр явах байж болно. Бас нэг талдаа юм ингээд ороод ирэхээр надад бүр нэг сүнсний хөгжил ч юм уу те зүн совин тэр зүйл чинь ингээд хөгжих гээд байгаа хэрнээ нэг л юм зүдгүүртэй байгаад байгаа юм шиг. Тэгээ энэ тал дээр яг би сайжраад байна уу, муужраад байна уу ч гэдэг юм шиг нэг иймэрхүү урамсгал байгаа байхгүй юу? Тэгээ маш хоёрын энерги орж ирсэн. За та нар маань бас бодит зүйл худалдаж авах гад ингээд юу яжиж магадгүй сонголт дээр тулцсан байж магадгүй харагдаад байна. Ажлын байр, бүр үйл хөдлөх байр, орон сууц, газар, машин гэх мэт юм бодит юм зүйл. За мөн давхар утгаараа хоёрын зоос ч өөрөө маш завгүй байхыг хэлтгдэг. Тэгээ дээрээс нь хувийн бизнес эрхэлдэг хүмүүстээр ашиг орлого нь юм хэлбэлцэж байдаг тийм
бизнес эрхэлдэг хүмүүстээр бас гарч ирдэг. Тэгээ мөн таны амьдралд ялангуяа санхүүгийн нөхцөл байдал дээр болохоор ийм баланс хэрэгтэй байгааг бол энд харуулж байна. За тэгээ magician та нар маань маш одоо юм бодлынхаа хүчээр өөртөө альва зүйлсийг ингээд татаж чаддаг хүмүүс гэдэг тийм хязгааргүй тэмдэг маш их. За маш их нь ч ямарсан хоёр ингээд дараалаад ороод ирсэн байна. Тэгэхээр юм хязгааргүй тэмдэг гэхэр хязгааргүй эд баялаг, хязгааргүй санхүүгийн орлого ч гэдэг юм уу тийм ямар ч байсан тасрахгүй. Тэгээ гол нь энийгээ та өөртөө ингээд маш сайн кодлцсон ч юм уу эсвэл ингээд бодлынхаа хүчээр та өөртөө ингээд сайн сайхан зүйлсийг татаж чаддаг гэдэг байгаа байхгүй. Энэ доор нь эд баялагийг бэлгэсэн Empress карт байгаа. За тэгээд soulmate гэж хэлэхээр одоо тэр зүйлийг төлөөлдөг энэ хоёрын хаяг карт маань гарсан байна. Тэгээд эвлэрэл мулан хамтрал. Тэгээ гол нь эн чинь заяагдсан ийм хамтралыг илтгэдэг байхгүй юу? Нэг нэгэндээ яг ингээд таарсан, гар нийлэх, бие бинийгээ хүлээн зөвшөөрч чаддаг. За тэгээд энд болохоор яг хуу алсыг одоо төлөвлөж байгаа байж болно л доо. Та ирээдүйнхөө одоо ажил амьдралыг төлөвлөж байгаа байж болно. Мөн заримынх нь хувьд бол гадагшаа авахыг төлөвлөж байгаа. Одоо яг явах уу яах уу гэдэгтээ эргэлзээд байгаа байж болно. Тэгээ ямар ч л байсан маш их маш их сонголтууд үүсчихэд байгаа. Тэгтээ азар хоёрын сэлэм алга. Хоёрын сэлэм байвал бүр төвхтэй. Энэ хараа та дээр нөгөө энэ өдөр маань 4-ийн тото байсан да. Тэгсэн чинь энэ улны өдрийн доор бас 4-ийн зоос гарсан байна. Бас энэ Emperor 4-ийн энерги бас байгаа юм биш үү. За тэгээ хоёрын тоо их байгаад ирэхээр штэ нэг ийм юм байдаг. За хоёрын сэлэм гараг болохоор арай гайг бах. Гэтэл нэг юм хоёрын тооны энерги ихтэйд ирэхээрээ хосуудын үед ялангуяа ингээд салж нийлэх нь айгүй их байдаг ч юм уу. Эсвэл ажил хэргийн хамтралын хувьд ингээд нэг хүн дээрээ тогтохгүй ингээд байнга салж нийлэх зүйл байгаад идэг ч юм уу. Нэг иймэрхүү зүйл бас ажиглагдаад идэг. Тэгтээ энэ дээр хоёрын сэлэм гараг учраас бүр нэг салж нийлэх нь бас арай гайгүй баха. Тэгтээ тийм энерги бол байгаа. За тэгэхээр энэ нөхцөл байдлууд дээр ямар зөвлөгөө орж ирсэн юм бэ гэхээр за тэгээд дээдлийнхэн сар үзүүртэй нийцсэн ч тэр энэ одоо гол мессежний энэ oracle картч тэр ингээ харахаар энэ Knight of Cups-аас одоо энэ ерөнхийдөө бол юм нэг урам хугаралт мэдрэгдэж байгаа байхгүй юу? Таны итгэж явж исэн ямар нэгэн итгэл үнэмшил ер нь бол таны ингээ хуурсан байсан таны бодож ирснээс шал өөр байсан энэ одоо зүйл дээр юу ч гэж болно харилцаа юм уу юу юм энэ зүйл дээр бол нэг юм ямар ч сан таны бодож ирснээс нэг шал өөр байсан гэдэг байгаа байхгүй юу даалт нууц байсан. Тэг гол нь энэ ингээ илчлэгдээд байгаа байхгүй юу ойрын үед. Тэг эндээс бол таны одоо юм нөгөө Knight of Cups ч маш их одоо сэтгэл гарч байгаа тийм гоё энергитэй карт шүү дээ зөв харцсан байх үедээ. Тэгэхээр энд ингээ уруу арчиж байгаа тэгэхээр таны нөгөө сэтгэл бүр ингээ шууд одоо нөгөө сүлжээ навс унна гэдэг шиг л болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг юм харилцаан дээр л яалтчгүй л танаас нэг юм нуугдсан зүйл байсан байх нь түүнийг та мэдснээрээ яг таны сэтгэл зүй бол жоохон тавгүйтгэл юм шиг эндээс бол харагдаж байна. Энэ дээр л болохоор ингээд нөгөө зөвлөгөө гэхээсээ илүү шууд үр дүнг нь харуулчихж байгаа байхгүй юу? Ингээд нэг зайшгүй болох зүйл юм шиг. Энэ гэхдээ магадгүй та нарт аль хэзээ мэдэгдсэн зүйл ч гэж магадгүй. Гэхдээ энэ байдлаасаа та нар маань ингээд урагшлахыг хичээж байгаа байхгүй юу? Өнгөрсөнийг өнгөрсөнд нь орхиод урагшлах гад байна. Тэгээд илүү энд болохоор ингэж харагдаад байгаа. Emperor гараад ирэнгүүт та яг өөрөө мэдээд өөрөө одоо зохиогоод гэх юм уу тий удирдаад өөрийнхөө энэ амьдралыг өөрөө удирдах явж байгаа харагдаад байгаа. Энэ дээр бол ингээ бусдын үг, бусдын зөвлөгөөг нэхийг авахгүй байгаа харагдаж байгаа. Ер нь бүгдийг өөрөө шийдэж байгаа гэсэн утга бол энд харагдаж байна. Тэгэхээр эн чинь зөвлөгөө юм чинь таныг одоо тийм байгаарай л гэсэн үг. Яг Emperor шиг юм хүчтэй байгаарай. Өөрийнхөө амьдралыг өөрөө тэр зургийг нь зураарай. Залаарай, чиглүүлээрэй.
маш хүчрхэг байгаарай гэсэн амьдралдаа эзэн болоорой гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ яг заримын хувьд болохоор таны амьдралд ийм хүний нөлөө орж ирснээр таны энд хинч танд тусалдгүй ганцаараа зүтгэжсэн тэр нөхцөл байдал дээр тусламж олж орж ирж байгаа байхгүй юм бүр хүч нэмж. Emperor картаар хүч нэмнэ гэхээр бүр маш хүч нэмж байгаа байхгүй юу? Энэ айгүй юм удаашралтай зүдгүүртэй байсан юм шууд энэ баг юм сэлүүртэй биш мотортой завшиг вүн гэл амар хурдан явна гэсэн утга мэдрэгдэж байна. Тэгэхээр аль нь ч хийж болно тий? Нэг бол бүр хоёулаа ч хийж болно шүү дээ. Та ч өөрөө хүчтэй болон танд бас юм туслах хүч ирнэ. Тэгснээр хамаагүй өмнөхөөсөө илүү хурдан өөрийнхөөрөө байна гэсэн утга бол эндээс харагдаж байна. За, таны энэ сонголт шийдвэр дээр ялангуяа юм түрүүний хэлсэн тий хувийн бизнес ч вэ, аливаа юмыг худалдаж авах гээд алин вэж гээд байгаа бай тий. Хоёр зүйлээ сонгох гээд байгаа. Энэ зүйл дээр бол ялалт ирнэ гэдгийг харуулж байна. Та өөрөө одоо сайн шийдвэр гаргаж чадна энэ сонголтоноос. Бас нэг талаасаа та айгүй мундаг юм тэнцвэртэйгээр одоо ажил амьдрал авч явж чадна гэсэн утга байхгүй юу? Тэгээ энэ байдал чинь ингээд хүлээн зөвшөөрөгдөж байгаа гэдэг утгаараа хүмүүс таныг ямар мундаг олон ажлыг энийг дор амжуулд юм бэ гэдэг юм уу те? Эсвэл ингээд үр хөвгтэйч гээд хань ижлээч гээд тэгснэ ажлаа бас хоригдуулах ингээд бүх зүйлийг яг ингээд тэнцвэртэй авч явж чадж байгаа гэж хүмүүс ингээд шагшин магтаад байгаа ч юм уу те? Ямар ч сан хүлээн зөвшөөрөгдөн ялалт гэсэн маш гоё карт гарсан байна. Тэгээд энэ одоо сонголт байлаа гэж үздэг те. Хоёр ажлаас алийг сонгох гэдсэн гэдэг ч юм уу. Эсвэл хоёр одоо үйл хөдлөхөөс алийг сонгох гээд байсан ч гэдэг юм уу. Иймэрхүү нөхцөл байдалд болохоор та нарын одоо өөрсдөө чинь нэг юм чадвар энэ дээр айгүй их тус болно гэдэг байгаа байхгүй юу? Өөрсдөө чи авьяас чаддаг зүйл. За тэгэд энэ дээр нэг сони яагаад ч юм бас нэг юм орж ирээд байгаа нэг юм үйл хөдлөгчөөч агент байдэн штэ. Тим хүмүүс бас байх магадaltaй ч юм шиг. Тэгээд тэн дээр одоо яг хамгийн ойрын жишээ гэл нөгөө Remax-д ажилладаг хүмүүс үүдэн ш. Тэд нар чи ингээд цоол ахаад бас ингээд явд юм билээ штэ тий. Нэг тиймэрхүү зүйл дээр бас ахиж байгаа юм шиг бас харагдаж байна. За тэгээ Magician картын дор Empress гарсан байгаа маань та нар маань өөрсөддөө тэр эд баялаг байд юм уу эсвэл үр хүүхэд байд юм уу өөртөө бас эмгтээлэг энергийг дуудах ч байд юм уу те. За бүр ялангуяа эмгтээчүүдийн хувьд болохоор нөгөө эмгтээчүүдийн чинь эрүүл мэнд нөхөн өрчгөө талдаа. За хэрвээ та жирэмсэн байгаа бол үр хүүхдээ сайн одоо тэгээд амжилттай төрөх. Та эрэгтэй хүн бол би үнэхээр ийм гоё эмгтээлгийн одоо туйл ийм сайхан бүсгүйтэй учрамаар байна гэж бодож исэн ч гэдэг юм те. Ямар ч сан та юу ч одоо гол нь энэ Empress-тэй холбоотой шүү дээ те. Энэ бодол чинь биелнэ гэдэг байгаа байхгүй юу? Таны энэ бодол байж болно. Эн чинь бүр үнэхээр та зориод ийм манифест хийсэн байж болно. Энэ зүйл чинь бол биелнэ гэж юм. Тэгээд жирэмсэн эмэгтэйгээр илэрхийлэгдсэн Empress карт маань өөрөө бүтээлч байдлыг бас бэлэгдэж идэг, мөн элбэг дэлбэг байдлыг хэлж идэг. Магадгүй та ажил дээрээ айгүй мундаг бай, би өөрөөсөө одоо юм шинэ гоё ажлыг ингээм амжилттайгаар бүтээе гэж бодож исэн бол та бодож байгаагаа зүйлээ угаасаа ингээд бит болгож чаддаг Magician энергитэй учраас таны ажил ч гэсэн өөрөө таны гараас айгүй сайн гарна. Ингээд гараас ч айгүй их олон ажил амжилттайгаар ингээд бүтээгдээд нэг бүтээл болоод гарахыг бол эндээс харуулдаг байгаа байхгүй. За энэ хоёрын аяга дээр болохоор энэ хосын харилцаач байж болно. За ажил хэргийн түншч байж болох боломжтой, мөн сайн найз бас байх боломжтой. Ямар ч байсан эгчдүүч гэж болно шүү дээ. Ах トゥ ч юм уу те нэг юм сэтгэлээрээ ойлголцдог хүмүүс. Тэгээ харилцан ингээ бие бинийг шүүгээд идэггүй. Тэгээд шүүсэн ч гэсэндээ нөгөө хүн нь ингээ шууд ингээ ойлгож хүлээж авч чаддаг. Тэрэн дээр нэг ингээд одоо амар хүндрүүлдэг л гэсэн утга л да. Тэнгүүд энэ дээр ингээд эвлэрэх гэсэн утга ингээд бас байгаад байгаа хгүй. Тэгэхээр та нар маань ийм хамтралтай холбоотой эвлэрэх үү яах уу ч гэдэг юм уу. Эсвэл би яг ийм сайхан сүнсний найзтайгаа уулзрах болов, soul mate-тэйгээ уулзрах болов гэж бодож исэн бол учирнаа. Тэгтээ
та нараас минь нэг юм амьдралын хичээлийг сурах тийм зүйлийг одоо сахиусуудаас нь хэлж байгаа байхгүй юу? Та нарт маань сурах зүйл их байна. Өнгөрснийхөө алдааг давтахгүй байхаас өсвөлээд дээрэс нь альва зүйл ингээд болоод өнгөрсөн хойно тэрэн дээр хин нэгээ буруутгах ч юм уу эсвэл өөрийгөө буруутгах ч юм уу тий. Хувь заяанда гомдлох, амьдралд гомдлох гэхээсээ илүү тэндээс нөгөө сургаалыг нь аваад, хайрыг нь аваад өнгөрсөнд нь орхиж сураарэ. Ямар ч нэг амьдралын хичээлийг сурах хэрэгтэй байна гэдэг нь. Ялангуяа энэ хүн хоорондын харилцан ойлголцох энэ тал дээр бол тэгж байна. Тэгээ гол нь сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй, хүчтэй байгаараа тэр хүчин чам дотор одоо чиний дотор байгаа шүү гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тэгээд эн чинь өөрөө юм эмгтээлэг, эрэгтэйлэг энерги хоёулаа хүний нэг ерөн дотор байдаг л та. Гэхдээ тэрнийг ингээ нэг юм тэнцвэртэй байлгахыг л айгүйх сануулад байна. Зоримог үедээ зоримог, буулт их үедээ буулт хийдэг. Нэг юм сэтгэлийн тэнцвэрийг олох хэрэгтэй. За энд түрүүн би нөө гадаад явах гэж ярьсан тий. За тэгээ гадаад явах байж болно мó алс ирээдүгээд хөлвөлж байгаа байж болно. Тэгээ ерөнхийдөө таны ирээдүйтэй холбоотой шийдвэр. Эндээс ялчгүй одоо нэг зүйлийн заавал орхих хэрэгтэй байгаад байна гэдэг байхгүй юу? Нэг нь бол таны ирээдүйд илүү ээлтэй зүйл. Тэгэхээр энэ шийдвэрийг яг яаж хийх үү гингүүд хермит гараад ирж байгаа. Яг хермит гарцгаар жоохон бөөрөнхий тий. Нэг бол та өөрийнхөө дотроос хариултыг олно гэждэг. Ер нь бол ганцаараа бусдаас ингээд өөрийгөө тусгаарлаад ганцаараа байх үедээ бодоод үз, дотроо өөрөө өөртөө ярилцаад үз, хариулт чиний дотор байгаа гэдгийг хэлж яадаг. За бас нэг талаасаа та нарыг өөрийнхөө одоо танд одоо энэ сонголт шийдвэртэй ч холбоотой энэ тал дээр тусалж чадах яг тийм одоо мэрэгжлийн зүйл байлаа гэж бодъё л та тий. Тэгэхээр тэр талыг нь илүү сайн мэддэг юм туршлагатай танд зөвлөж чадах үс ийм хүн. Одоо илүү олон амьс хилээсэн гэсэн тийм хүн байгаа даахгүй маш туршлагатай. Энэ хүнээс бас зөвлөгөө авахд илүүтэхгүй гэсэн утга байна. Одоо хосын харилцаа гэж бодоход тий. За энэ хүн л надад ийм энэ тал дээр ингээд алийг нь зөв сонгохыг дээр ингээд тусалж чадна гэж бат итгэсэн хүн байж болно. Тэгэд дийлэнхтэй илүүтэй таны дотор өөрт чинь хариулт нь байгаа. Таны дотор тэр итгэл найдвар нь байгаа гэдгийг бол хэлж идэг байгаа. Тэгээд энэ Hermit карт ч өөрөө багш гэсэн утгыг бас авч явж идэг. Багш шавийн барилдлага гэсэн зүйлийг бас авч явж идэг шүү. За тэгээд улны үзэр дээр болохоор Wheel of Fortune ямар ч байсан хувь тавилан зөв эргэж байгаа, аз таны талд байгаа. Бүцэл яг голдрлоороо явж байгаа гэсэн утгыг бол энд хэлж байна. Нилээн юм ивээгцэн хүн гэдгийг чинь бол эндээс энэ Wheel of Fortune гэдэг хөцрөөс харахаар та өөрөө юм угаасаа тэнгэрээс ингээ ивээгдчихсэн байгаа гэсэн утга бол их мэдрэгдэж байна. Ялангуяа таны одоо амьдралын суур хэрэгцээ, тогтвортой байдал, урт удаан оршин тогтнох тэр суур тэр тал дээр бол таныг айгүйх аз ивсэн гэдэг байгаа байхгүй юу? Ер нь тийм одоо хувь тавилан чинь тийм төрсөн. Таавал одоо ер нь бол ингээд санхүүтэй санаа зовдөг хүмүүс гэж болно л та тий. Тэнгүүд та нар бол хизээч одоо өгөрч хоосрохгүй. Одоо бүр мярлаа гэд та ямарчсан сарын тогтмол орлоготой л байна. Хангалттай хүрэлцэн. Бүр мярлаа гэхтэл яг хуу цаашаага жоохон хурааж хомих зүйлэл үлдэхгүй болохоос ш таны өдөр тутмын хэрэгцээ, машин тэрэг, орон гэр, байр орон сууц, тэ ажил төрөлхий бүгд л байж идэг гэсэн утга. Таныг бол маш суур сайтай гэж хэлнэ. Энэ тал дээр бол угаасаа хувь тавилан одоо бэлэг болж ирсэн гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ энэний хар дараад 5-ын зоос байгаа. Тэгэхээр та нар маань ерөөсө битгий энэ тал дээр санаа зовоорой. Би одоо ядуурчих үедээ хоосорчих үедээ гэдгийг битгий бодоорой. Хаягдах үедээ гэсэн энэ айдас бол угаасаа танд зохихгүй. Та хаягдахгүй, орхигдохгүй.
танд байнга л одоо орчлон орбон ертөнц ингээл цаанаас нь ингээл өстой яг залгуулдаг гэдэг байгаа байхгүй юу. За яйдагээ байж итлэл араас нь ингээл боломж гараад ирдэг. Энд нь хязгааргүй тэмдэг байна гэд би онцлоод байсан да тий. Тэгэхээр ялчгүй л ингээд бүх зүйл яг ингээд ам мөлтс ингээд болж идэг гэсэн утга байхгүй юу. Тийм учраас би та нарыг ивээгцэн хүмүүс юм байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр хувь заяанда гомдлох ямар ч хэрэг алга, хувь заяа бол таныг бурхан тэнгэр одоо орчлон хорбоо ертөнц хувь заяа таныг маш их ивээсэн, та бол ивэлтэй төрсөн хүн юм байна л гэж хэлэхээр юм байна. Тэгээд энэ зүүн совин гэдэг чинь бас танд ивэл болоод ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хөө зарим тал дээр энэний нөө зөвлөгөө нь байсан шүү дээ. Тэгэхээр зарим тал дээр та нар маань хитрхи мэдээж таны зүүн совинтой. Тэгтээ тэрнийг хитрхи ингээд түүндээ бүр маш их автаж бодит бус баримтгүйгээр хөдлөх гээд идэг л гэсэн утгыг харагдаад байна. Тэгэхээр энэ тал дээр нэг юм тэнцвэртэй байдлыг олоорой гэж сахиусудаас нь зөвлөж байна. За одоо та нартай нөгөө мэргийн төгсгөлд хэдүүлээ юу яа гэсэн шүү дээ. Тим үгүйг харт татнаа. За энэ дээр та нар маань ямар ч асуулт бодож болно. Гол нь хариулт нь тим эсвэл үгүй л гэж гарах хэрэгтэй байгаа шүү. За. За 3 дугаар группийн асуултанд нь ямар хариулт гарч ирэх нь вэ? 3 дугаар группийн. За, тим гэж гарсан шүү. За, ийм мессежтэй гарч байгаа байхгүй юу? Ямар ч сан тим гэсэн хариулттай. Тэгээд зураглалын хувьд болохоор ингээд усалж гин те цэцэг усалж гин. Тэгэхээр тордох гэсэн утга бол энд байна. Тэгэд энэ мессеж нь болохоор хуучин санаануудаа амьлуулж шин одоо амьдралдаа ороорой гэж байгаа юм шиг тийм л утга гэж ойлголоо. Тэгэхээр та нарын маань асуусан асуулт дээр яг хэдүүлээ юу болгож байгаа? Тодруулга болгоод нэг карт хатъя л да. Яг зүгээр мессежээсээ л уншихад таны ямарчсан дотор байдаг байсан нэг юм хүүхэд байхдаа ч юм уу бодож исэн нэг зүйл байх гэдэг нь л да тий. Тэр зүйлээ буцаад сэргээгээд түүнийгээ одоо өөрийнхөө шин зорилго болгоорооч гэж байгаа юм шиг. Тэгэхээр нэг юм хүн болгонд нөө сүнсний сэрэлт гэдэг зүйл ингээд давтамжтайгаар явж яадаг тий. Нэг зүйлийг ухаарлаа дахиад дараагийн зүйлийг ойлгохын тулд ингээд левел дахиад сүнсний төвшин дахиад явж яадаг гэдэг утгаараа та нарт маань дахиад нэг юм хийх зүйл гарч ирсэн юм шиг бас санагдлаа. За энэ хариултан дээр тодруулга авъё. Юутай холбоотой байх боломжтой вэ? Тийм. Амар гоё зөгцөж орж ирж штэ. За дөрвийн зоос чи ер нь ингээд нэгдүгürt жоон талархалгүй байдлыг илэрхийлдэг, байгаагаа айгүйх чамлж байгаа энергийг илтгэдэг. За тэгээд одоогийн нөхцөл байдалд бол таны амьдрал нэг болохгүй бүтэхгүй юм бол байхгүй байна. Та зүгээр одооныхоо нөхцөл байдлын тэр сайн сайхныг нь үнэлэхгүй байна. Чамлаад байна, цамаан байна гэдэг байхгүй юу? Тэнгүүд эндээс ингээ шинэ боломж орж ирж байна. Энд чим одоо энэ ус энерги аяхтай зөөрлөж болохоор байна л да энэ ус одоо цэцэг усалдаг сав тий. Тэгэхээр нэг юм ямар ч л байсан юм сав ирж байгаа байхгүй та нарт маань. Савн дотор бол аяган дотор юм орно шүү дээ тий. Тэгэхээр энэ дахиад нэг юм боломж ирж байгаа. Гэхдээ энд жоохон тордлогоо эрэхтэй, таны зүгээс бол тордлогоо эрэхтэй байна. Тэгээд таны хуучин боддог байсан зүйл авах гэдэг. Эсвэл багаасаа мөрөөддөг байсан зүйл ч юм уу тий. За ийм зүйл гарч иржээ. Тэнгүүд дөрвийн аягаар ингээ харангууд энэ гурван аяга нь хуучин тэр санаанууд. Тэгээд эдгээрийгээ амьлуулснаар шин санаа орж ирнэ. Шин амьдрал руу орно гэсэн утга байгаад байна. Тэгэхээр
ялжгүй энэ дөрвийн аягны энерги л байна л да. Одоо байгаа зүйлээ таашааж мэдрэх, сайн сайхныг нь ойлгож иж энэ шин санаагаа хүлээж аваад шинэ амьдрал руу орох. Нэг юм апдейт хийх гэсэн утга бол мэдрэгдлээ. За ингээд 3 дугаар группийнхны маань уншлага ингээд дуусж гин. Та нарт маань таарсан, таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. За мөн энэ уншлага маань нэмэлттэй байгаа тийм. Тэгэхээр нэмэлтийг маань авахыг хүсэх юм бол description хэсэгт байрлах нэмэлт уншлага гэсэн линк дээр дарж ороод дарааллын дагуу худалдаа авалтаа хийгээд сонсож болно. За мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань мөн адил description хэсэгт миний сошиал хаягууд байрлагдсан байдаг байгаа. Түүгээр холбогдох боломжтой. За ингээд subscribe дараагүй байгаа саба дараад үзэрэй гэж хүсье. Ингээд дараагийнхаа шинэ уншлагаар уулзлаа. Баярлалаа.